хүн өнөөдөр нэг л төрдөг. Нэг төрсөн хугацаанд зөвхөн би гэд яваад их юм бол яах. Тиймдээч өнөөдөр Сагсан бөмбөгийн бидний одоо слоган бол би биш бид. Хүүхдүүдийн жуниор клубын слоган бол би биш бидний ирээдүй. Бид нэр олон жил би гэж явсан. Одоо яагаад бид гэж болохгүй? Одоо яагаад хамтарч явж болохгүй? Одоо яагаад одоо шил бие биенийхээ үгийг сонсоод хэн зөв вэ хэн буруу вэ гэдгийг яриад хэлээд урагшилж болохгүй. Тэгэхээр бол ямарч байсан бол ямар нэгэн байдлаар хүн нэг төрөд бол legacy гэдэг нь амар том сонсогдож байгаа баг. Гэхдээ тодорхой салбарт бол хувь нэмэр оруулахыг хүсдэг. Тэгэл явчих. Сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн онцөг булан бүрт үзэж байгаа монголчуудаа бас дахин мэдчилж байна. Тэгээд өнөөдөр манай студид залуу үеийн яг бизнес дээр бол залуу үеийн гэж ярина л да. Гэхдээ бидний нас ер нь явж гин гэдэг байхгүй. Тэгээд Оюуны ундраа группийг бүгдээрээ мэдж байгаа. За Оюуны ундраа группийн удирдах зөвлөлийн гишүүн, за захирал, ерөнхий захирал гүйцэтгэх байгаа юу? Ерөнхий байгаа юу? Гүйцэтгэх за ерөнхийд нь тэгээд тэр оюуны ундраа ингээд тий. Хамгийн гол нь сая сагсч төрийн бус байгууллагын тэргүүн Тэнүүн хөрөлцөн ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Урж оролцуулсан багын андтаа баярлалаа. Тэгээ багын анд өнөөдөр байхгүй. Тэгээ өнөөдөр хөрөлцөн ирсэн учраас сайхан ярилцсанаа. Ингэж ярьж л байлаа шүү. Үгүй ингэж ярилцж байгаагүй. Нөө urban talk л орж зүгээр чөлөөт маягийн юм ярилцчихсан баг. За ингээд Тэнүүн гэхээр хүмүүс сүүлийн үед ер нь мэддэг болсон. За сая сагсч төрийн бус байгууллага оюутны сагс бөмбөгийн холбоо Junior League гэдэг. За мэднэ. Дээрээс нь оюуны ундраа группийн хүүхдээ гэдэг. Ерөнхий ингээд ард түмэн харах юм бол оюуны Shark оюуны ундрагийн л нөгөө Golden Boy шүү дээ, тий. Ингээд зүгээр боддог. Би зүгээр чамааг оруулахдаа зүгээр албаар нэг ийм асуу гэж бодож байсан. Гэхдээ нэг хэдэн жилийн өмнө нэг дуучин юм уу рэпер залуу нэг подкастт орохдоо ярьжсэн. Чи Баян айлын хүүхэд бол чи хичээхэн талаар юу мэддэг юм бэ? Гэдэг зүйлийг яриа тэр нь чигтэйхэн вайрал болж байлаа. Ингээд шууд энэ асуултыг эхлээл асуучих. Яг за нэгт Баян гэдэг ойлголт, Баян айлын хүүхэд гэдэг ойлголт гүү бол чинэлэг төрсөн одоо хөдөлмөрлсөн гэр бүлд төрсөн хүүхдийн гэдэг нэг ойлголт бас нэг болж таарах байх л та. Яг үндсэндээ бол за зах зээл гараад 1980-ад оны сүүлээр 90-ад оны ихээр за төвлөрсөн зах зээлээс чөлөө зах зээл рүү одоо төвлөрсөн эдийн засгаас чөлөө одоо эдийн засаг руу шилжих хөдөлгөөн бол одоо манайхаар перестройка гэж болсон одоо тэр задрал гэх юм уу те тэр демократик гэдэг арчлалын транзишн гэдэг тийшээгээ шилжсэн тэр үед бол бид бүхэн хэдүүлээд орж исэн 80-ад оны сүүлийн одоо үе гэх юм уу те тэр үед өнөөдөр бүгд л адилхан бүгд л яг л нэг л төвчний тийм системийн дотор тийм одоо нийгэмд бидний ээж аав уу эмээ гэл явчихсан. Тэр үед өнөөдөр зах зээл шилжих үед бол одоо яг л ээж аав гэр бүл эмээ өвөө ах дүүнэр бүгдөө за та нар өөрсдөө уучруулаа гэл яг тэр үед яг үндсэндээ бол одоо яг төрөөд байр орон сууц ч юм уу бол тодорхой хэмжээний одоо эд баялаг материал гэсэн зүйл байхгүйсэн шүү дээ. Тэгэхээр тэр Баян айлын хүүхэд гэдэг тэр өрөөсгөл одоо бол ингээ харахад бол тэр худлаа л да. Тэр өнөөдөр бүгд адилхан бүгдөө л адилхан өсөж исэн. Бүгдөө л адилхан яг үндсэн одоо
хөдөлмөрлсөн. Тэр хөдөлмөрлсөн энэ тэр зүйл нь бол юу гэдэг юм байгаа. Би тод санд юм л та. Өнөөдөр яг миний өссөн төрсөн орчныг хэн ч мэдэхгүй. Хаана өссөн бэ гэдгээ хэлэхэд хэн ч бараг итгэхгүй байна. Тэр үед бол яг үндсэндээ бол бидэрт бол яг өөрсдийн гэсэн байр, орон сууц байгаагүй. Миний ээж аав одоо хөдөлмөрлсөнийхэн одоо үр шимэнд дээрээс нь хичээснийхэн үр шимэнд бол яг үндсэн 1992 онд бол яг өөртөө 150 мянган төгрөгөөр бол миний санаж байгаагаар сансар гэдэг газар, мекер гэдэг газарт анхныхан 2 өрөө байрыг л авч ирсэн. Тэрнээс өмнө бол би хаана байсан бэ гэхээр толгойд байсан. Эмээгэндээ ээжийнхэн тал. Тэгээ нэгдүгээр орвол одоо ээжийнхэн эгчинд бид нар ч бас нэг өрөөг нь хөлслөө суудаг байсан. Дийлэгтээ бол би толгойд эмээ дээрээ үгүй бол аавынхын тал налахт эмээ дээрээ гэл ер нь нөгөө шидэгддэг. Айлын томчууд ч бол ингээд яг дэлхүү бол эмээ өвөө дээр л өссөн явж идэг. Ээж аавынхан барааг бол хизээж шарж байгаагүй тэр үедээ. Мэдээж яг одоо сарда 2 сартаа бол тэр үедээ ирдэг байсан шүү дээ. Гинт байж байгаа л тэгээд бүр нэлээд бишүүрхүү тийм угаасаа эмээ дээр л өсдөг. Тэгээд лагер дээр очин толгойд дээр тэнцээс манай эмээ савнгийн үйлдвэрт ажилладаг байсан. Савнгийн үйлдвэрт ажиллаж байгаа тэр тез 4-ийн билүү тез 2-ын тэнцээ байсан баха. Тэнцээ чинь нөгөө савнгийн үйлдвэр гэдэгс барааны савн шүү дээ. Хамгийн анхны нархан гэдэг барааны савн билүү юу гэдэг тийм. Би зүгээр нэрийг марч гэхдээ өндөр нь шууд санаанд байна. Тийм. Яг тэр барааны савнгийн үйлдвэрт манай эмээ өөрөө технологич дээрээс нь яг энэ нөгөө конвейер дээр ажиллаж байхад би хам сууж байгаа л савн ялгаал ингээл. Тэр их тийм дотн тэгээд ойрхон харагддаг санагддаг. Тийм. Тэгээд яг үндсэндээ яг нөгөө түрүүний асуусан асуулт бол одоо ингээд энэ баян ядлуугийн ялгаа гэдэг ч юм уу үгүй бол хөдөлмөрөөрөө олсон хөдөлмөрлсөн тэр хөлсийг одоо жишээл баян гэж үзий ядагдаад ч юм уу үгүй бол яг одоо яг үндсэндээ юун дээрээс төрчөв яг алтан байнтай алтан жордон дотор юм уу үгүй бол silver spoon гэж ярьдэн шүү дээ. Тийм зүйлтэй ингээд шууд төрсөн бол бас нэг өөргөө. Бид нар яалчгүй бас амар азтай үеийн одоо залуучууд баг. Яг нөгөө бүх зүйл гарч исэн. Бүх зүйл нэвтэрч исэн шүү дээ. Хоёулаа өнөөдөр санаж байгаа шүү дээ. Coca-Cola эндээ тавьж байгаа Coca-Cola дундаа хүртэл байдаг байсан. Дээрээс нь интернет хүртэл тэр үед тухайд бол гарч ирсэн, эхэлж ирсэн, мэдж ирсэн. Яг манай бидний насны хүүхэд нас бол яг л бүх техник технологи хамтдаа одоо өсөж хөгжсөн гэдэг ялангуяа Монголд тийм. Яг ялангуяа Монголд ч тэр ерөн ихтэй тэгээд яг тэр үе чинь интернет гарч ирэх гэдэг чинь дэлхийг тэр чигээр холбоол dial up гэдэг интернет тэгээд дээрээс нь бид нар чинь яг үндсэндээ бол яг өнөөдрийн хэмжээтэй адилхан одоо хүүтэнд хэдүүлээ бидний одоо жишээл тоглодог өдөртмийн амьдрал бол ерөөсөл гадаад өнгөрдөг үзэн шүү дээ. Өглөө 7-8-аас ээжээ ажилдаа явхад гардаг. Орой эренгүүт нь яг л ордог. Гэхдээ тэр дунд юу болж байгаа бол ээжээ бол яг тийм л гоё нийгэм байсан. Тэргөө одоо хинтээ интеракт хийж нэхэр ерөөсөө дандаа бие биентэйгээ интеракт хийдэг. Тэр бол бидний хамгийн том одоо юу гэдэг юм одоо амьдралд суралцах үйц бие биенээсээ суралцах үйц тийм ээ. Одоо бол нэг интернет connecting people гэдэгтэй адилхан human connection-ыг илүү хүн гэдэг энэ зүйлийг илүү connection болж байсан учраас тэгэхээр бол яг ингээд баян айл гэхээсээ илүүтэйгээр хөдөлмөрлсөн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн тэр болгон дээр өнөөдөр одоо манай аавын аав ээж дээрэс нь ээжийн аав ээж бүгд л ерөөсөө хөдөлмөрлөл яг иймэрхүү хэмжээгээр өөр хүмүүсд ижих гээд олоолоо байсан. Тэгээд тэр болгоныг би харж өссөн. Тэр болгоныг би сонсож өссөн. Яаж хичээж ирсэн, яаж одоо шил манай аавын талын бол яг үндсэндээ бол дуурхаа дээр налах дээр бол ингээд дуурхач байсан. За ээжийн талын одоо ээж бол эмээ бол яг үндсэн савнгийн үйлдвэртэл ингээд явж ирсэн. Тэгэхээр ингээд яг насаараа одоо хөрөнгөтэй байсан юм шиг үгүй бол насаараа одоо шил баялагтай байсан юм шиг тэгж яриад ингэхээр бас би тэрийг бүтээгээв шүү дээ. Тэр бол миний ээж аавын бүтээсэн буюу одоо ах トゥ угийн одоо манай ээж ах トゥ угийн болон өдгийнхэн бүтээсэн л одоо хүчөлмөр өх тэрнээс би нэг одоо гинт байжгаад би бас тэгсэн шүү ингэсэн шүү гэж ярих нь өсвөл баг. Тэр бол өнөөдөр миний одоо тэр айлыг одоо цаанаас одоо
төрүүлсэн тэр ял төрж өссөн. Одоо өсвсөн төрсөн одоо миний одоо бас нэг аз завшаан байсан юм бол боддоо шүү дээ. Яг үнэ. Би ам нээвэл дуусал гэдэг шиг түрүүн яг нөгөө нэг чи баяа айлын хөвгтөж хөдөлмөрлөх талаар юу мэдхийн гэдэг нөгөө нэг асуултнаас яг өөрөө чинь саяны энэ сүлийн хэсэг нь яг ороод явчлаа л да. Тэгээд яг энийг яриад ерөнхийд нь хүмүүс хаглаад дуусгах чинь гэж бодохгүй. Тийм тэгэхээр яг нөгөө монголчууд бид нар чи ерөнхийдөө нийт нөгөө олон таалагддаг хүн бол оргуу хооснаас эхэлсэн гэдэг үгэнд бид нар маш их дуртай монголчууд. Энэ залууч өстой оргуу хоосноос эхэлсэн шүү дээ. Яг нөгөө оргуу хоосноос гэхээр баянч бай, дундаж гаралтай хайлж бай, хинч бай ер нь ихэнхдээ бүр оргуу хоосноос хүн эхэлдэггүй гэж зүгээр би боддог. Ямар нэг байдлаар хин нэгний тусламж дэмжлэг байж л идэг шүү. Явж байгаа л тэр чигээрээ өөрөө супер хүн биш л бол гэдэг шиг. Тэгэнгүүт тэнүүнийг харахаар за энэ ундраг группийн одоо залгамжлагч юм хүүхэд. Дээрээс нь одоо аав нь бол хүмүүс мэдж байгаа шүү дээ, тийм ээ. Онцгой байдлын сайд байсан, том баярын хөө. За ах нь одоо шадар сайд гэл ингээл явхаар энэ дэр зөвдгөх, буруутгах зүйл янз янз. Тэнгүүд нийгэм чи өөрөө аль шатанд хэнийг ч ялгарлан гадуурхахыг хүсдэг. Нөгөө тэнүү хичээдгүй. Ийм юм чи бүх юм бэлэн байсан байгаа. Америк явал ирээл ингээл арчилсан намын гишүүн ч юм уу юу чи ингээ болоод төрийн бас байгууллагын дарга болол ингээл явцсан. Тэгэхээр энийг гүнзгэрүүл асуухад ийм хүн хөдөлмөрлөх талаар бидэрт юу ярих гэдэг юм бэ подкастаар гэж зүгээр одоо нөгөө нэг ялгарлан гадуурхдаг нийгэм чи энийг хүсэж байгаа. Дартан биш гэдэг ч юм уу тийм. Энэ талаар хоёлаа яг нэг хүмүүс саглал тэгэл цаашаа явъя да. Тийм ээ энэ талаар одоо би юу гэж ярих вэ? Ер нь бол тий. Гэхдээ энэ талаар харин сурсан битсэн надад одоо би илүү боломжтой байсан. Илүү одоо боломжн дээр өссөн үү? Би боломжн дээр өссөн. Бусдаас илүү эдэлж хэрэгэлсэн үү? Гэхээр бас 100 бас 200 300 бас биш. Ялгаагүй л одоо тэр чинь нөгөө тэр нийгэмд чинь ингээд сонирхол сонирхсангаа хөтлөгдөөл тэгэл одоо энэ яагаад юм бэ гэдэг байдлаас улбалал тэгэл юу гэдэг тодорхой хэмжээндээр бол ер нь бол бүх зүйл би өнөөдөр одоо юу гэдэг тодорхой өсөж үзээгүй. Ээж аавын буйнд өнөөдөр юугаар ч дотож үзээгүй. Тэр өнөөдөр ээж авдаа дээрээс ах ихтэй үед юм гэр бүлийнхэндээ бол одоо баяр тастай хичээх ёстой. Энэний үр дүнд өнөөдөр тэр хичээсэн тэр би яг одоо жишээлбэл өнөөдрийн маргаашийн одоо жишээлбэл идэх хоол юу гэдэг одоо дулаан байр гэдэг юм уу тэр болгондоо өнөөдөр санаа зовхгүйгээр арай илүү боловсрлогдсон, арай илүү өөр зүйлс би санаа зовсон, арай илүү нөгөө боломжгүй байгаа тэр зүйлийг би харж яаж энэ зүйлийг би өнөөдөр боломжгүй байгаа тэр газар нь хүргэх боломжтой вэ гэдэг. Надад илүү боломж байгаад тэр боломжийг би яаж бусдад одоо түгээн дэлгэрүүлж үгүй бол бусдын төлөө би одоо гар сунгана гэдэг нь бол баг толгоогоо яаж ажиллах вэ? Тийм өнөөдөр мянган хүмүүсд адилхан зүйл бодож байгаа. Гэхдээ яг тэрний үйл хөдөлгөөн нь бол бодоод тэр хийхгүй бол тэгээд тэр зүгээр бодол бол хин нэг нь хийгээл хийчих бах. Хин нэг нь хин туслаад явчих бах. Хин нэг нь угаасаа үгүй бол хин нэг юу гэдэг зэмлээд ч юм уу үгүй бол тодорхой хэмжээгээр тэгсэнгүй ингэсэнгүй гэж яриа бол үүсчих бах. Гэхдээ яг үндсэндээ бол өнөөдөр маш олон одоо бэлэн зүйл төр өссөн байгаа хүмүүс хүүхдүүд байгаа. Энэ залуучуудын ялгаа салгааг л гаргах ёстой баг. Энэ залуучууд өнөөдөр ямар хүмүүжлэлтэй өссөн байна. Үгүй бол мэдээж яг тэр хүүхдүүд бас буруу байхгүй, тэр аав ээж нар ч буруу байхгүй. Зөндөө олон зүйл болж ирсэн. Өнөөдөр тодорхой хэмжээний том алан тушаалтай үгүй бол альфа гэж ярьдэн шүү дээ. Тим хүмүүсийн дунд өссөн хүмүүс гарч ирэх ямар ч боломж байхгүй шүү дээ. Гарч ирэхгүй. Тэр хүмүүс зүгээр л яг үндэлэг түрүүний хэлдэг. Ёстой жигхэн баяа айлын одоо эрх танхил тэгээд бүх юм бэлэн зэлэн тэгээд ямар ч тийм нөгөө бодос сэтгэх боломжгүй тийм нэг хэсэг бол байгаа. Гэхдээ тэр хэсэг нь хэн бэ? Үгүй бол тэр хэсэг нь хаана вэ гэдэг ч юм уу. Үгүй бол үе дамжаад нөгөө Royal Family гэдэг үе дамжаад ирсэн. Үгүй бол одоо хамгийн энгийн жишээ бол
нөгөө нэг хуучин хятадын нэг хүүхдийн хувилт дээр чинь бол нэг л хүүхдийг нийтдээ бол ойролцоогоор 6 хүн хажуунаас нь бөөцөлдөг гэсэн. Ээж аав хоёр ээж аав нийтдээ дөрвөн эмээ өвөө болчихсон шүү дээ. Тэгээ ээж аав нь өөрөө. Тэгэхээр чин тэр хүүхд чинь өнөөдөр юунд санаа зовх юм бэ? Юу сэтгэх юм бэ? Юу тэр хүүхд дутах юм бэ? Гэхдээ би өнөөдөр яагаад Монголыг одоо жишээлбэл Монгол улстай бидний байгаад Монгол улстай өнөөдөр энэ зүйлийг хөгжүүлэх гээд нөгөөдөр хүүхдийн төлөө ирээдүрөө хөрөнгө оруулах гад ингээд яваад байгаа нөхөр өнөөдөр боломжтой байсан тэр боломжуудыг би өнөөдөр яаж өнөөдөр бид нар бол багаас бол тодорхой хэмжээгээр бол бүх зүйлийг яагаад гэсэн юм байхгүйсэн шүү дээ. Тиймэрхүү одоо тодорхой хэмжээний хичээлээс гадуур хөтөлбөрүүд байсан уу? Байхгүй байсан. Дугуултрууд байсан уу? Байхгүй байсан. Гэхдээ тэр чи санаж байвал бидэрт бол яг нэг дүүрэгт бол нэг юу байсан? Номын сан байсан. Байрны доор. Тий. Тийшж ордог. Тэр чинь бас гоё байхгүй. Тэгээд Америк руу би чинь яваад тэр гадагшаага яваад илүү их олон зүйлийг үзэж мэдээд хараад яагаад Монголд энэ зүйл одоо хүртэл байхгүй байгаа юм бэ гэдэг энэ нэг сониуч зан болвол ингээд миний амьдралын одоо жишээлбэл нэг хэсэг дээр хөтлөгдөд явж байгаа. Тий. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхэлэр маш олон залуучууд боломжтой байгаа залуучууд илүү мөнгөтэй байгаа одоо залуучууд хүүхдүүд илүү боломжгүй байгаа тэр нөгөө нэг сегмент рүү гэх юм уу боломжгүй байгаа тэр зүйлийг ингээд гар сунгаад хийх нь бол хамтын хүчээр хийх юм бол олон зүйлд хүрэх байх гэж харж байгаа. Тийм тэрнээс биш боломжтой байгаад гар сунхгүй байгаа маш олон залуучуудыг харж л байна шүү дээ. Нүдэн дээр байна шүү дээ. Тэрийг хараад дэдүүлээ яриад гайхад шүү дээ. Яагаад юм боллоо гэдэг. Тэгээ өнөөдөр оцоосоо боосон хүн одоо алт ухаад одоо яваад байгаа тийм тэгээ үгүй бол хулгай хийгээд яваад байгаа тийм одоо хөрөнгөтэй байгаа гэсэн бол одоо бас нэг өргөхтэй үндсэндээ боломжгүй зүйл гэж үзэж байдгүй юм байлээ. Боломжийг эрэлх хайгаад тэгээ тодорхой хэмжээний боломжуудыг яг тийшээгаа ингээд тэр байгаа залуучууд хүүхдүүдийн хөгжил рүү зарцуулах юм бол бид нар өөрсдөө тийм зүйл байхгүй байсан учраас байлгахыг хүссэн. Тэгээд тэр чинь тэгэл амар том passion амар том кайф юм биш шүү дээ. Тэр зүйлнээс бол хизээс салж чадахгүй байна. Тэнүүн ингээд ярихаар спортод илэгтэй хүн спорт за сагсан бөмбөг гэл ингээл явж ин тэ. Тэнгүүд тэнүүний өөрийнх нь бага нас спорттой салшгүй холбоотой байсан. Спортод дуртай. Ер нь өөрөө хөдөлгөөнтэй хөвгт байсан тийм ээ. Тийм. Тэгэхээр тулааны урлагуудаас хичээлдэг байсан. Зөв. Тий. Сонирхдаг байсан. Сонирхдаг байсан. Сонирхлыгоо ер нь энд тэнд хэрэгэлдэг байв. Залуу наснда. Гэхдээ тэр чинь тэгээд яа хэрэглэнэ гэхээс илүүтэйгээр яг нэг цаанаасаа нэг тийм багаасаа хизээч ямар ч тохиолдолд миний хүмүүжил байна л да. Хүн дээрлэхэж болохгүй, хүн дээрлэхүүж болохгүй. Хүнийг дээрлэхэж болохгүй. Энэ өөрөө том аавын том хамгийн том хүмүүжил юу вэ гэхээр би ингээд муудаа ч юм уу үгүй бол чадахгүй байгаа хүн одоо хүнийг эсвэл сул дорой нэг хин нэг нь илүү одоо хүчтэй бэртан яг үнэндээ л тэр сул дорой нэг дээрлэхэд миний бүр ингээд дотроос бүр ингээд гал асдаг. Ингээд амар дургу үрдэг. Тэгээ би ямар ч тохиолдолд би бол тэгэж одоо юу гэдэг сул дорой нэг дээрлэж байгаа тэрийг ерөөсөө үздэггүй. Дээрэс нь хүнийг ялгуурлан гадуурхаж харьцаж дээрэс нь чи тиймштэй иймштэй гэдэг тийм одоо жишээлбэл одоо юу гэдэг юм. Яг тэгээд бүх төрлийн хүмүүс олон төрлийн ажил хийдэг шүү дээ. Тэр зүйл дээр ерөөсөө ялгуурлан гадуурх тийм манай компанич тэр манай гэр бүлийнч тэр тийм амар том соёл байдаг. Тэгэхээр тэр соёлыг би өнөөдөр дотор махс усандаа шингээгээд ингээд авцсан болохоор муу дээрлэхгүй байгаа хүмүүсийг бол би өөрөө очиж хамгаалдаг тийм төвхт байсан. Ер нь бол яагаад ч барахгүй байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар ингээд цаанаасаа нэг инстинктээр хүний нэг тийм байдаг шүү дээ. Тийм зүйл ингээд суудсан. Тэгээ тэрнээс улбаалаад би ингээд өөрийгөө хамгаалах урлаг гэдэг юм уу тодорхой хэмжээний одоо нэг одоо гадаа өссөн шүү дээ бид нар чинь. Тэр нь өнөөдөр хүн дээрлэхүүлээд хүн зодуулах ч юм уу. За дээрэс нь яаж одоо энэ стрит дээр одоо гудамжинд бол ямархуу байдлаар одоо зүхтаах уу эсвэл өөрийгөө авч гарах уу гэдэг ийм стрит смарт гэх юм уу тийм зүйлүүдээр суралцсан. Давхар дээрэс нь
тодорхой хэмжээгээр бас яг мэдээж ямар нэгэн одоо юм уугүй бол нэг тийм маршал артын уралгаар тууштай хичээлсэн бол амжилт гаргаж магадгүй гэж би өөрийгөө боддتي гэхдээ мэдэхгүй гэлээ. Маш хөдөлгөөнтэй хөвгтэйсэн тийм маш их хөдөлгөөн мэдэх нь юу нь мэддэг. Тэгээ ам нэвэл уушиг нэ гэдэг шиг. Гэхдээ нөгөө гүрэн ахын нэвтрүүлэг шиг да хариулахгүй ч болно гэдэг. Үг байдаг шиг. Одоогоос бараг 10 гаруй жилийн өмнө бас тухайн үеийн сошиал дээр шар мэдэн дээр зөндөө зүйлс гарч ирсэн. Мэдэх нь мэдээд мэдэхгүй нь мэдэхгүй л байгаа. Бас нэг зодооны хэрэг толбогдсон гэл. Тэнүүн өөрөө маш гимтсэн гимтээгүүгэл олон зүйл байдаг. Яг би мэднэ л дээ. Гэхдээ би нэвтрүүлэг сэтгүүлчийн үднээс ярих хэрэгтэй учраас тийм. Тэгэхээр тийм нэг зүйл болжсэн. Тухайн үед бас маш хүнд гимтлийг авч ирсэн. Цагдаа шүүхийн асуудлаас хүнд гарч ирсэн гэл тийм зүйл их байсан л да. Тухайн үед яг юу болж ирсэн талаар зүгээр хэрвээ сонирхуулаад ярих тийм зүйл байвал ярьж болно. 14 он санагдчих тий. 11 он. 11 он биш үү? 11 он. Тийм. 11 он. Тэгээ 11 он тэгээд за залуучууд шүүхтүүчд одоо бид нар ч тэр одоо харилцан тэгж нөгөө биемтэйгээ судалсан тэр одоо ах нар гэх юм уу биднээс бол нэг 4 5 6 ах байсан. Тухайн үед баг бид рүү 30 гарцсан хүмүүс байсан баг шүү. Тэр нэг тэр хавцаад байсан баг. Тэгээд омголон биевиндээ бууж өгөхгүй тэр л зүйл тийм л хөтлөгдсөн. Тий. Дээрэс нь мэдээж тодорхой одоо эр хүмүүс хоорондоо биевинийгээ одоо хайрлаж зодтолтно гэж байд юм уу гэхээр бас байдаг шүү дээ. Ер нь бол би бол хайрлаж одоо биевинтэйгээ одоо чивэдээр зодтолж ийн Монголд хайрлаж зодтол. Хайрлаж гэдэг нь хүний гибэртэй шүү, гэмтэй шүү үгүй болохгүй тэгээд буцаага нэг дээрэс нь одоо юу гэдэг би өөрөө гэмтэж үдсэн учраас өөрөө өнөөдөр хүн маш том гэмтэж үдсэн учраас буцаага дахиад тэр одоо тэр гэмтэйгч юм уу тиймэрхүү юм бол болж л үгүй зайлс гэдэг болж л үгүй одоо тэ одоо хичээгэл одоо төвчээртэй байдаг. Тэгэхээр яг зүгээр хинийхэн ч буруу байсан болоод өнгөрсөн. Гэхдээ хүн болвол яг зүгээр би амар тийм эндэрэнгүй байх хэрэгтэй юм бол бичэрсэн. Тэгэл хүний амьдрал угаасаа би буруу чи буруу гэд одоо өнөөдрөөс ингээд би тэд нар тэгсэн штэ намаа гэдээ яриад тах. Уггүй би ингэсэн штэ гэдээ яриад тах бол одоо өрөөсгөл баг. Тэгэхээр яг тэр нөгөө залуу байсан тэр нөгөө нэг алдаан оноос л хүмүүс суралцсан юм шиг л. Хин нэгэн хожих гэдэг зүйл байдаг байх. Тийм зүйлээс. Гэхдээ ингээд ярихад тухайн үеэс одоо ийм биеинд ямар нэг үйлдэл зүйлдсэн үү? За гайгүй хөө тийм. Нэлээсээ тэр үед бас тодорхой хэмжээгээр тэгэл бид ч бас нарийн шинжилүүлэн үзүүлэн явсан гэл те. Одоо тэгээд үлдсүүлцдүүгээр одоо бидний тэр ингэсэн гэл те. Яг л хин ч энэ талаар сөхч асууж байгаагүй бах те. Асууж байгаа. Тийм. Одоо үлдсэнийг одоо тэгээд тэр үедээ хизээ нэгэн цагт харах байлгүй. Гэхдээ яг мэдээж одоо энэ технологи хөгжсөн үед бол айгүй тийм асуудал байхгүй. Тэгээд тодорхой хэмжээний бол нэлээд хүнд гэмтсэн. Гэхдээ тэгээд орчин үеийн технологи бас хөгжсөн үед бол айгүй зас шаналлаад одоо айгүй болцсон. Самар өндөр болцсон. Бүр сайжруулсан байгаас та. Одоо ингээд залгаа шууд нөхөрлөл гэдэг зүйлийн талаар сонирхъя гэж бодлоо. Тийм. Мэдхийн олон найзтай. Ийм хүн. Тийм их найзрах хүн бах гэж зүгээр хүмүүс хардаг баг. Тийм. Тэгээд нөхөрлөлийн үнц нь гэдэг зүйлийн талаар. Тэгээ энэ дээр хүмүүс янз л байдаг. Үнэнч байх, үнэнч биш байх гэдэг ч юм уу. Энд анхаардаггүй ч хүмүүс байдаг. Нөхөрлөлийн үнцний талаар зүгээр чиний бодол юу? Тэгээ амар боддтой юм аа. Тийм. Яг нэг зүйлийг л амар боддтой. Яг цаг хугацаа хийжээж нөхөрлөлийг харуулдаг юм байлээ. Нөхөрлөж чаддаг хүмүүс л нөхөрлөж чаддаг юм билээ. Цаг хугацааны эрхэнд бол 20 насны 18 насных гэдэг ингээд үе шаттай нөхөрлөлүүд бий болдог. Заавал одоо юу гэдэг 30 наснд нэг өөр хүмүүс орж ирнэ, 40 наснд нэг өөр хүмүүс орж ирнэ, 50 наснд бас өөр хүмүүс орж ирэх үүсэхгүй. Тэгэхээр ингээ харангуут бол багын зөвхөн бага чи багада ийм л байсан штэ, эсвэл ийм штэ гэд нэгээ одоо жишээлбэл өсөөд хөгжсөн байхыг бол багийнх шиг бас харах нь бас өрөөсгөл. Оо яг. Тэгэхээр бол
одоо хизээ юм болцсон гэдэг үг шүү дээ. Тийм одоо манайханд бол яг тийм дээ шүү дээ. Энэ нэг юу гэдэг нэг нусгаа оцсон байсан гэл ингээд юм уу эсвэл энэ нэг тэгжсэн ингэжсэн гэл ингээд би бол хизээж тэгж ярих дурггүй. Хизээж тэгж ярьдгүй. Харин ч маш гоё хөгжөөд яваад амжилттай байгаад инхийг нь харах бол үнэхээр сайхан байдаг. Ягаад тэр хин нэг ямар нэгэн байдлаар одоо атарах ч юм уу үгүй бол хин нэгнийг доош нь татхад бол амархан шүү дээ. Уцаагаа тэр дээшээ өргөөд ингээд явна гэж юм хэцүү шүү. Тэгэхээр миний хувьд бол нөхөрлөл бол цаг хугацаа бол хамаагүй нөхөрлөж чаддаг тэр нөгөө нэг совист байгаад бивнээсээ суралцдаг тэр этик байгаад өнөөдөр уучрал гэдэг хүнийг би яг юугаар нь үнэлээд юугаар нь бит хоёр нөхөрлөөд ингээ бонд гэдэг нэг аваа нэг дуу сонсоод байгаа юун дээр илүү жишээл ойлголцоод байгаа гэдэг ч юм уу. Өнөөдөр сонирхлын төвшин дээр ойлголцож байгаа найз нар байна. Жишээлбэл саксан дээр гэл ярихад буцаагаад одоо бизнесийн төвшин дээр одоо учирч байгаа найзууд байна. Гэр бүлийн найзууд байна. Ерөөсөө ингээд тийм олон салбарт найзууд байдсан боловч харж байгаа. Тэгээ тэр болгон дээр одоо баг чинь чи тэрнтэй найзалчлаа гэл ингээд бас хардас сэрэгтэй ингээд нэг тийм хэцүү байдаг шүү. Би чинь нөгөө тэнцэн дандаа нөгөө зогсуулж явах. Үгүй та нар харж гэнэ үү ингээд дээшээ доошоогоо зөндөө олон найзтай. Одоо олон ч төрлийн олон ч одоо нөгөө нэг одоо үүсэл гаралтай найзуудтай зөндөө байдаг шүү дээ. Тэр болгонтой өнөөдөр за юу гэдэг гадныхныг ярих юм тэр бүмтнүүд найзууд байна. Одоо тэр маань байна гэдэг шиг нэг. Тэгээд доошоогоо одоо юу гэдэг юм байгаа зүгээр одоо ажил албан хаагч дээрээс нь сагсны болон дүүнэр гэдэг 10 настай хүүхэд найзууд байна. Одоо яг нэг тийм байгаа жинер лиг дээр бол ингээд яг л найз гэж найз тэгсэн бүртлөө чи ингэ шүү тэгэн шүү гэд ингээд манай одоо доторх нэг хөөрхөн найзууд байна бас. Тэд нар чинь ч гэсэн ингээд тэгэхээр ингээд яг 30-аас дээшээ 40-аас дээшээ болдог ч юм уу. Ер нь тэгээ ингээ харахад бол яаж бие биентэйгээ нөхөрлөж бие биенээсээ суралцах вэ? Яаж одоо бие биенээсээ суралцсан дээр зүйлээ бусдаа хуваалцаж дээрэс нь бие биенийхээ алдаан дээр одоо алдааг бол одоо хилждэг. Бие бинийгээ одоо жишээд тодорхой хэмжээгээр бол ямар ч тохиолдолд гомдсон гонсон ч гэсэн одоо гомдохгүйгээр тий. Тэгээ дээрэс нь урт хугацаанд бол нэг найздах тийм тэр одоо нандин холбоосыг бий болгож явах хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор одоо бол нөхрөл гэдэг юм бол яг үндсэндээ бол ирэх шиг байд юм уу? Үгүй бол одоо тэгээд мөнгө төрөг байд юм уу? Үгүй бол нөгөө нэг хэн нэг нь гундаад явхад бол тэгээд хаягдаад явдаг ч юм уу те. Ерөөс амьдралын зарчимыг тийм баг шүү дээ. Тэгэхээр гундсан ч одоо гундаагүйч амжилттай байсан ч амжилттай явууч яг л гой нөхрөлөө явах юм бол одоо бас гоё шүү дээ. Насан туршдаа суралцж байгаа насан туршийн одоо бие биенээсээ суралцаад явж байгаа тийм л найзууд өндөө байдаг. Окей. Өмнөх дугаараарч ярьжсэн бах ерөнхийдөө хүн гомдлоод хүнд гомдоод ирэхээр л чи өөрөө болохоо байж байгаа юм байна гэдэг нэг юм ухтун байдаг гэдэг шиг. Энэ дээр нөгөө нэг хүнийг таних ялгах гэдэг зүйлийн талаар яри гэж бас бодлоо. Тийм. Тэгэхээр багасаа олонний анхаарлын төвд байсан, ийм хүүхэд байсан гэл мэдэх нь бас мэдж байгаа. Тэгэнгүүт чи өөрөө хүнийг яаж таньдаг вэ гэдэг чийг сонирхолтой байна. За муу хүн гэж байд юм уу байдг юм уу? Сайн хүн гэж байд юм уу байдг юм уу? Худлаа хүн, үнэн хүн гэж бид нар ярьдаг шүү дээ. Тэр хүнтэй харилцах хандлага, харилцааг чи юу гэж боддог вэ? Ер нь хүн таних гэдэг зүйлийн талаар чиний бодол. Амар дэв асуулт байна те. Мэдгүй би бол урсгалаараа явчихдаг гэж би бодд юм аа. Цаанаасаа л нэг инстинктээр цаанаасаа би тэрнтэй би найзлахгүй. Уг бол тэр муу хүн сайн хүн гэд. Уг бол яг цагийн эрхэнд юм уу тодорхой хугацааны эрхэнд тэгээд жижигхэн зүйлээс харуулчт юм биш тэр. Тий. За ялангуяа хамгийн муухай зүйл бол ерөөсөө тэгээд мөнгө ид хөрөнгнөөс л бүх зүйл л одоо хүн танигддаг юм билээ. Амар жижигхэн зүйлээс юм нөгөө зохино гэдэг шиг. Тийм. Тэрнээс хүнийг бол тэр муу хүн сайн хүн тэр ийм гэдэхээс илүүтэйгээр яг ингээд ганцхан нийлээ таарч гин үү нөхрөлийн одоо жишээл үнцнээ мэдэж гин үү үгүй бол энэ хүн зүгээр нэг ямар нэгэн аженда гэж ярддаг зорилготой одоо нөхрөлөх гээд ажил уулзах гэдэг нэг ч юм уу мэдээж хүн болгон тэгээд ямар нэгэн одоо жишээл одоо салбар дээр ороод ажиллахад бол чамд спортын салбарын найзууд байгаа, урлагийн салбарын найзууд байгаа, бизнес болон дээрээс нь улс төрийн найзууд байгаа гэл ингээд янгоч. Тэр салбар руугаа өөрөө ороод явчихад л тэгэл тэнцээч бас нэг тийм хөрөөлөл байгаа.
Тэгэл ингээд найзлаа авчиж байгаа шүү дээ. Тэрнээс бол би бол одоо яг одоо мэдээж яг багын найзууд болон дээрээс нь бусад одоо олон жил ирсэн ч юм уу үгүй бол одоо тодорхой хэмжээний шинэ найз байсан ч гэсэн зөвхөн нэг зүйлэл амар тодорхой ойлголцтой байх хэрэгтэй. Ерөөсөө бие бинийгээ сайхан хүндлэл найзлах хэрэгтэй. Тийм. Одоо доош нэг ч юм уу үгүй дээрлэх ч юм уу тэр чинь найз биш шүү дээ. Тэр чинь зүгээр дагуулж явж байгаа юм байсгүй. Тэр чинь тэнцээ чи чамд чинь одоо тэнцээ чинь чамд үйлчлэгч байгаа тэр хүмүүс чинь тэр хүмүүсийг бас дээрлэж болохгүй. А гэхдээ бас нэг тусдаа нэг хоёр том ялгаа байхгүй. Би тэрийг ингэж авах гэж улаарах биш. Цаанаасаа тэр чинь ингээд бие бинийгээ хүндлээд ингээд гараад ирнэ шүү дээ. Тэгэхгүй болохоор би нэг тэрүүгээрээ тим гээд ингээд сэлүүрдээ сэлэм эргүүлээд одоо би одоо төмний манлааватар төмний манлаалагч бүгднгийн захирна удирдна гэдэг болохгүй. Мэдээж хүндлэлээр харилцсан одоо нөхөрлөлөөр харилцсан одоо бонд гэдэг байгаа шүү дээ. Тэр нэг нандин зүйлээр л холбогдох байлгүй. Тэгжиж хүн чинь тэгээд тийш дээ би бас нэрэ чиний энэ тал чи надад таалагддээ шүү ингэдэж шүү. Тэрнээс чинь би бас өдөг дүрэл авдээ шүү гэд. Ингээд бие бинийгээ услаад авах юм бол идүүл хөгжөөд шүү дээ. Тийм шүү дээ. Гэж боддог шүү дээ. Амар ухаантай мэрсэн. Яг бас их зөөлрүүлж юмд хариулаад шүү. Хэсэг хугацаанд дараа нэвтрүүлэг маань завсарлаа. Тэрнээс өмнө нэг асуулт асуучих. Одоо ерөнхийдөө ингээд удирдах зөвлөл ер нь хүмүүсийг удирдах ийм местэн дээр өөрөө байдаг. Удаанч ажиллаж байгаа баг. Тэгэхээр яг нөгөө эн чинь хүнтэй ажлын байран дээр хүнтэй нөгөө хүндэтгэлтэй хандахгүй гэдэг зүйл байдаг. Тэгвэл тэрийг удирдлагын зүгээс харахад тэрийг яаж хүлээж авдаг вэ гэдэг юм сонио асуулт байна л да. Яг нөгөө хүн пялдаг гэж ирдэг те. Пялдаг гэж ирдэг. Эсвэл энэ хүнд пялдагддаггүй гэдэг ч юм уу янз байдаг. Гэхдээ ингээд би тэрний захиралтай хичнээн доор нь ажилтдаг ч гэсэн нэг харьцагдах шаардлагагүй шүү дээ гэдэг ч юм уу те. Эсвэл сайн байна захирлаа. Та энэ өдрийг сайхан өнгөрүүлв үү? Ингээл харилцах. Зүгээр яг нэг пялдагдах гэдэг тийм зүйл зүгээр олон анзаардаг болоо гэдэг үүднээс өөрөө чинь зүгээс асууж байгаа. Тийм тэгэхээр иймэрхүү зүйлс дээр яаж баланслдаггүй, яаж хардггүй. Жишээ нь одоо нэг л яруулдаад байгаа хүнтэй бас харьцахад хэцүү шүү дээ тэрийг удирдахад. Гэж би зүгээр бодож чинь тий. Тэнгүүд өөртөө чи харьцаж байгаа хүнийг одоо яг удирдлагын зүгээс харахаар энэ нэг хүнтэй сайхан харьцсан пялдах нөхөртөө гэж харах уу гэдэг чинь бас их сонио асуулт болоод байгаа байхгүй. Зүгээр миний зүгээс би зүгээр хичнээн яг бүр амар олон өдөрдүүчсэн зүгээр ингээд надтай харьцаж байгаа хүмүүс нэг бодлын надтай сайхан харьцаж байгаа хүмүүс над харилцахад амар байдаг. Ингээ гидээгээд тахаар энэстэ үнэнч энэ өстө ирэх хүн шүү гэж харах гэхээр бас хэцүү. Тэгэхээр чиний зүгээс олон хүмүүсийг өдөртөө ажилтдаг хүний зүгээс яг энэ тал дээр зүгээр шууд яг хувь бодол чи ямар байдаг. Яг нөгөө чадамж гэж юм байгаа л та. Тэгээ үн чадамжтай байлаа гэд бас нэг ажлын байрны хүндэтгэл ч юм уу эсвэл нэг тийм зүйлийн талаар юу гэж боддог. Одоо яг миний хувьд бол би чинь бол олон ах нарын дор өссөн. Одоо манай аавын тал, ээжийн тал олон ах нар ихч нартай би. Тэгээд аав ихч гэдэг юм те. Ялангуяа манай одоо аавын талын гэр бүлийн соёл бол бие бинийгээ маш сайн хүндэлдэг. Ах нь ороод ирэхэд бол босвол сайн хуу та яах вэ гэд. Энэ ингээд үеийн үед уламжлагдаад явцсан ингээд нэг тийм гэр бүлийн family culture соёл, харилцааны соёл тий. Тэр харилцааны culture соёл нь өөрөө компани соёл болоод хөгжсөн боочсон. Тэгэнгүүт тэр соёлыг өнөөдөр багаасаа суралцчихаар өнөөдөр яг л ингээд хүн хэнийг харж даган дуурайдаг вэ гэхээр ээж аваагаа харж даган дуурайж үлрэлдэг. Одоо инфлюенс хийж байгаа шүү дээ бидний. Тэр инфлюенс хийж байгаа тэр хүмүүс байна өөрсдөө харуулж ийн л та. Манай аав жишээл том ах нь ороод ирэхэд та суу илүү цай ээж хүүгэл. Тэгээд тэнгуү чин багтуун дахиад ороод ирэнгүү та суу илүү баг. Би ороод ирэнгүүт бүгдэнд нь үйлчлдэг ингээд. Тэгэхээр тэр нэг жижигхэн энэ нэг соёл нь амар том тийм үү. Бие биенийг хүндлэх ёс суртахуун дээрээс нь зааг ялгаа гэд энэ зүйлийг ингээд цаанаасаа ингээд мэдрэмжээрээ төрүүлээд өгчт юм байл. Ямар ч тохиолдолд. Тэгэхээр одоо ингээ харахад би яг хүн намайг ингээд хахад би амар тийм
яагаад гэдэг ингээд санаа зовоод байдаг. Үгүй би бараг өөрөө л үйлчлдэг бараг. Ингээд намайг одоо ч та суйнг үгүй яа гэдэг. Хүнийг нэг тухтай байх төрлийн хүн гэж байдаг те. Хажууд байгаа хүнээ те. Тэгэхээр надаа өнөөдөр манай найз нар ч юм уу инстинктээрээ смутли гэж ирдэ штэ. Смутли тэр нөгөө нэг одоо өнөөдөр ингээд хоёлоо ороод тэр хоёлоо чи надад кофе барихад би баярлж байгаа байхгүй. Гэхдээ нөгөө ямар гоё юм бэ гэхэд эн чинь зүгээр ингээд энгийн зүйл байхгүй юу. Ингээд энгийн найзтай зүгээр л кофе авчи гэдэг юм. Үгүй бол одоо надад тэр одоо шал албан тушаал гэдэг юм хэн бэдийн кофе зөөж байгаа энэ одоо орчин үеийн залуучууд ч бол кофе зөөх юу чинь өстөж кофе зөөгөл яваад нэг тэрэндээ ингээд ялархаад иж болохгүй байхгүй. Тэр чинь амар том соёл байхгүй. Тэр чинь өнөөдөр тэр хүнд өнөөдөр яг тэр нь ч уух юм хийж өгч байгаа гэдэг чинь хэр хэмжээтэй итгэж байна вэ? Ер нь тийм үстэй. Тэрнээс хин нэг уух юмд нь юу яачих юм бэлээ яа гэдэг амар гүн. Тэгэхээр гээд хамгийн хэтгэлтэй хүмүүс чинь чамд чиний уух юм чинь бэлдэж өгнө. Хамгийн хэтгэлтэй хүмүүс чамд хоолыг чи ээжийнхээ хоолыг ч юм уу те ингээл гэр бүлдээ гэртээ өөрөө хоол ижээ эхнэр болно гэр бүлийн хоолыг гэдэгтэй адилхан өнөөдөр тэр ямар нэгэн албан тушаал дээр цай хийгээд өгөхөд бол нэрэ би бол одоо хүн хоолж юм уу хүн цай явж өгөхдөө ерөөсө хизээч одоо би насаараа цай чин болно доо гэдэг насаараа одоо хүнд өвсөндөө гэдэг тийм одоо утгүйсэж байдаг. Насаа би одоо шил ямар ч ажилтыг бол голохгүй байдаг байсан. Одоо шийдэж байгаа. Хүн хизээч насаараа тэр мессен дээр байхгүй гэдэг тийм том зорилготой тийм хугтгунтай тийм сэтгэлгээтэй л байх хэрэгтэй баг. Тэгэхгүй болохоор нөгөө нэг би тэрний имийг ингээд угаацсан чинь одоо мяа болчтой. Үгүй бол би нэг намайг дорд үзчихлээ. Би энд үйлчлээд байгаа гэдэг тийм нэг амар том өөртөө итгэлгүй insecurity problem үүсчих юм болоо тэгээд тэрнээсээ гарч чадахгүй баран ингээд тэгин тий. Тэгэхээр тэрнээс дээшээгээ би мацах хэвээр тэрнээс дээшээгээ томштой гэдгийг харах хэвээр байхгүй юу? Би бол найзартай хоол хийж өгөх, мөв цай уухууд ихгүй хүжижгэн би амар caring хүн байхгүй юу? Тэр бол надад бол ингээд цаанаасаа ингээд би болцсон гэр бүлийн соёл хүмүүжил би болцсон байгаа байхгүй. Тэгээ тэрнээс ч одоо пэлдэгдэж байгаа гэхээсээ илүүтэйгээр баярлаа. Би тэгээд өөр нэх юмд нэг тоодгүй. Бүр амар тэгээд би санаа зовоод чи сууж би чамд хийж гээ. Зөрүүлээд зөрүүлээд өөрчлөдөг тип юм байхгүй. Тэгэхээр тэр зүйлийг ингээд одоо хүн хараад ингээд ингэх юм бол нөгөө баярлаа. Тэгээд яг түрүүний чинь хэлдэг сайхан хандах тусам хүн боёо илүү сайхан хандах. Муу хандах юм бол илүү муу хандах. Нэгтэй идэгэдэвэл бас хэцүү. Тийм. Тэрнээс ш одоо би яг хөө ажилтан албан одоо corporate соёл дээр бол тэр байх зүйл шүү дээ. Яг үндсэндээ бол гэр бүлдээ дээрэс нь одоо ажлын байран дээр гэр бүлдээ ямар байдэн. Тэр гэр бүлдээ хүн очиод гэр бүлдээ л том байл д. Үгүй тийм үстэй. Тинжээс тэр нэг бас нэг өөр орчин өгсөн байгаа шүү дээ. Ажил дээр очиод өнөөдөр ажил байрны одоо тодорхойлт үүрэг даалгавар биелүүлэл хэн бэ гэдэг ингээд бүх юмд явж байхад ажил явахд л хэрэгтэй. Наад захын нэг орчноо мэдэрч хувьсах харилцах чадвартай байх хэрэгтэй гэж. Яг наач. Одоо үед бол ингээд agile гэж ярьдэн шүү дээ. Ингээд уян хатан байдал бол супер хэрэгтэй. Тэгэхээр хэдүүлээ бол өнөөдөр хоёлаа ярьдэн шүү дээ. Залуучуудаа шарцдаг. Тэгээ 10 настай дүү гэдэг чинь тэдний юу сонирхоод тэдний юун дээр enjoy хийгээд байгаа гэдэг чинь тэр нөгөө зохион байгуул тэдний төлөө ажилладаг хүмүүс чинь илүү их юмыг ирэлхийлж илүү их юм дээр одоо жишээ юм уншиж харж үзэж тэгээ тэрийг хөрсөн дээр яаж буулгах уу гэдэг л зохион байгуулалтаа боддог юм бэл гэж харсан. За манай Эдэн подкаст маань та бүхэнд удахгүй үргэлжлэн хүрэх болно. 2 дугаар хэсгээр бид оюутны саксон бөмбөгийн холбоо болон бусад одоо карьерийн талаар зүйлсийг ярилцах болно. Мөн спортыг илүү төлхөө ярих болно. Хэсэг хугацааны дараа уулзцгаая. Монголын оюутны саксон бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст бид нар бол Монголын саксон бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинээрээ дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны саксон бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй.
Watch me win, then watch me do it again. Эдэн подкаст та бүхэнд үргэлжлэн хурж байна. Өнөөдрийн Эдэн подкастыг Сан Мигэл та бүхэнд төлөвлөж байна. Тэгээ өнөөдөр манай студид Тэнүү хүрэлцэн ирсэн байгаа. Тий. Тэгэхээр Тэнүүнтэй сая жоохон хувийн амьдрал нэлээ ярьлаа. Нилээж гэж жоохон ярьлаа. Хариуллаа. Гэхдээ их зөөлөн хариуллаа. Зөөлөрсөн байгаас тий. Сая сагсч төрийн бус байгууллага гэдээ би ихэн танилцуулсан байсан. Тий. Тэгэхээр энэ байгууллагын нэрнээс эхлээд бүгдээр яриад явсан дээр авах гэж бодож байна. Тий. Тэгэхээр сая сагсч төрийн бус байгууллагыг яага байгуулагдах болов яага юм нэр өгөө. Хитийн зорилго нь юу вэ? Шууд нэрнээсээ ойлгомжтой гэж харж байна. Сагсан бөмбөгөөр дамжуулж хөөх залуучуудыг болон ер үеийнхний аждаг тэр зөв амьдралын хэм маягт оруулах, дээрээс нь соён гэгэрүүлэх гэдэг ч юм уу те. Ер нь хүн спортоор хичээснээр бол миний амьдрал дээр ингэж эргээд ингээ харахад одоо ингээ харахад бол спорт бол яалчгүй бол хүний болон амьдралын хамгийн амин сүнс бол гол зүйл юм билэ. Спорт хүүгээр бол сагсан бөмбөгөөр бол би бол одоо хэзээ өөрийгөө одоо хэзээ төсөөлөхгүй яалчгүй хүний одоо стресс дээрээс нь тэр зовлон жаргал болгож өгдөг. Тэр асуудлуудыг шийдэж өгдөг. Асуудалтад тулгархад сагс тоглоод гүүгж хараагаад тарих цэвэрлэгдээд хамгийн зөв шийдвэр гаргалтанд ч нөлөөлдөг гэж хардаг. Дээрээс нь муухай ямар нэгэн зүйлд гүн автагдаж орохгүй, автагдсан ч орсон ч буцаад өөрийгөө татаад гаргах хэмжээний тийм хүмүүс болж бүтэж бий болд юм болов уу гэж харсан. Тэгэхээр сая сагсчид Монгол улсад бий болосоо гэдэг үгнээс ийм нэрийг өрөөгд өгч исэн. Тий 3 сийтэй гэдэг. Тэгээд ер нь бол амны бэлгээс ашдын бэлэг гэл ингээл. Тэгэхээр ямар ч байсан бол одоо нөгөө энэ одоо холбоондоо бол одоо хэмрэн сан тавиад хэмрэн сан оргоо сая сагчдыг болосоо гэдэг тийм ерөөгөө ийм нэр өгч исэн. Тэр юмс байгуулад доор нь хүүхдийн лиг 30-30-аас дээш насны залуучууд зориулсан зөв амьдралын хэм маяг гэр бүлдээ цаг зарцуулах, өөрийгөө хайрлах. Өнөөдөр хүн өөрийгөө 2 дахин илүү 3 дахин илүү хайрлж иж бусад одоо хайртай хүмүүсээ илүү хайрлах байх. Тэгэхгүйгээр бол амиа хичээ гэдэг юм уугүй бол өөртөө хайргүй хүмүүс бус яаж одоо нөгөө хариуцлага бий болгож хайртай хүмүүсээ хайрлах вэ? Өөрөө өвдчих юм бол, өөрөө зовчих юм бол, өөрөө үхээд өргөдчих юм бол яг үндсэндээ бол хайрлах явж болж байхгүй шүү дээ. Тэр утгаараа тэгээд хүний амьдралд юу хэрэгтэй вэ гэхээр спорт хэрэгтэй. Цус шингэлэх хэрэгтэй, эргэлдэх хэрэгтэй. Ялангуяа ковидоос хойш. Yes. Тийм. Тэгэхээр спортын гайхамшигыг ялангуяа одоо уур амьсгал ямар байлаа. Дотор болдог спорт болон дээрэс нь багийн спорт гэдэг энэ зүйлийг хөгжүүлэхэд бол багаасаа тоглодог гэсэн учраас, пашнтай учраас ингээ ерөөгд энэ одоо холбоо байгуулад ингээ найз нөхдөдтэйгээ хамт дээрэс нь яг энэ спортын төлөө гэсэн чинь сэтгэлтэй зүрхтэй хүмүүстэй хамтраад ингээд бий болгоод хичээгээд ирээдүйн очив руу хөрөнгөруулад явж байгаа гэж харж байна. За. Оюутны сагсан бөмбөгийн холбооны тэргүүн хүмүүс сакс тоглодог хүмүүс нь мэддэг болоод байна. Тийм. Тэгээд сакс үздэг хүмүүс нь. Тэгэхээр оюутны сагсан бөмбөгийн холбоо гэдэг нь өөрөө 25-аас 30 жилийн түүхтэй. Тийм 30 жилийн ийм байгууллага. Тэгэхээр хэдэн оноос нь эхлээд энэ байгууллагыг яагаад авах болов гэдгээс яриага эхлэе. Тэгээд энэ байгууллагыг авчгаараа яагаад заавал Тэнүү авч байгаа гэдэг бас нөгөө хардталтай юм чинь байгаа. Тэгээ энэ чинь бас энэ тэнд янз бүрийн хүмүүс би байгуулсан, би байгуулаагүй гэдэг ч юм уу яриануд явдаг. Ямар ч зүйлийг нэг юм заавал нэг өөртөө хамаатуулах гэдэг зүйлс бас байна. Тийм тэгэхээр эндээс яриага эхлэе. Ягаад энэ холбоог авахулсан шалтгаан нь ойлгомжтой. Гэхдээ ягаад авчив ийм амархан байв үгүй байв хинээс авав гэж бүх зүйлийг ингээд жоохон энгийнээр яриад эхлүүл. Энгийнээр ярьж эхлэх юм бол Дээдлиг гэдэг энэ зүйл өөрөө 1995 оноос хойшоо яг үндсэндээ бол юу гэдэг энэ
оюутны лиг чинь өөрөө нийт сагсан бөмбөг сонирхогчд болон нийт хувийн болон хувьсгалын ихтэй сургуулиудын өмч. Энэ өнөөдөр нэг хүний учрын юм уу тэнэмний өмч биш. Энийг өнөөдөр зохион байгуулад нэгтгэхэд, нийлүүлээд 2 салтсан байсныг нь 2017 онд одоо санал тавьсны үүднээс зөвшөөрөөд тэгээд аваад хэрэгжүүлээд зохион байгуулад тогтвортой үйл ажиллагааг нь авч явж байгаа холбоо, Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо. Яагаад Монголын гэж орсон нь тодорхой байна. Өнөөдөр бид бүхэн нийт одоо хувийн болон хувьсгалын сургуулиудын сагсан бөмбөгийн багт үйлчлэгэл байгуулах бодлого зохион байгуулалтыг хийж явна. Доктортой тэмцээн уралдаанаар хангаж явна. Дээрээс нь хөгжлөө дагаад бодлогоодыг, дээрээс нь дүрм журмуудыг өөрчлөд явна. Ерөөсөө тийм байгууллага. Тэрнээс биш өнөөдөр хэн нэгэн энийг хийсэн зүйл огт байхгүй. Хэн нэгэн энийг мэдээж яг тэр үедээ санаачилсан баг. Гэхдээ энийг өмчилж болохгүй. Энэ бол нийтийн өмч. Сая сагсад төрийн бус байгууллага гэдэг нь хувь хүний санаачилсан. Саяхан хүүхд рүү чиглэсэн, мөн дээрээс нь ээж аав руу чиглэсэн үйл ажиллагаатай холбоо. Тэгэхээр энийг маш сайн одоо ялга салах хэрэгтэй байна. Өнөөдөр оюутны сагсан бөмбөгийн холбоог бол яг үндсэндээ хэлэхэд бий болоод явж исэн түүхэн тийм зүйлийг аваад сайжруулсан. Юуг харж сайжруулсан бэ гэхлээр өнөөдөр хамгийн хамгийн амжилттай явж байгаа том жишээнүүдийг л харж сайжруулсан. Тэр нь өнөөдөр NCAA. Тэр нь өнөөдөр одоо хятадын оюутны сагс байна уу юу гэдэг юм уу. Тэр зүйлүүдийг бүгднийг сайжруулад мөн дээрээс нь өөрхийн одоо амьдралын туршлагаас оюунлаг оюутан тамирчин голчтун гэдэг ингээд дан ганц одоо сагсан бөмбөөр амьдрах хүн биш шүү залуучуудаа. Тэгээ 1000-аас одоо 2-3 л явах юм байна. Тийм учраас боловсралтай, боловсрол хүчин байх тэр ирмэлцлийг одоо төрүүлэх үүднээс тэр ирмэлцлийг шигтгэх үүднээс л оюунлаг оюутан тамирчин голчтунгийн хэмжээсийг тавьж өгөөд голчтун 2.8 байх юм бол заавал ч оюутны лигтэй тоглоно. 2.8-аас доош байх юм бол та 1000 супер тамирчин байсан хараад суужээ, хичээлээ эхлээд хийчээ гэдэг л хэзүүлээ гэсэн. Тэгэхээр хин чинийг өмсөлж болохгүй. Тийм учраас энэ бол одоо тэр яг одоо нийт одоо сагсан бөмбөг сонирхт болгон хүмүүсийн л өмч. Хин нэг нь бий болгосон байж болно. Тэрийг үргэлжлүүлэн сайжруулан явна гэж тийм үү? Үргэлжлүүлэн сайжруулж тэр хүмүүс үйлчилж явна. Зөв. Гэхдээ мэдээж үйлчилж явна гэдэг нь болохоор юу вэ гэхлээр үйлчилж явж байгаа үедээ гээд тушааж болохгүй. Үйлчилж явж байгаа гээд хүснээрээ дураараа авиралж болохгүй. Тэр чинь холбоо гэдэг нь өөрөө бодлого тодорхойлж тэр бодлогын хүрээнд нэгтгэж, нийлж энэ хүмүүс тэмцээн уралдаанд оролцож байгаа энэ залуучууд. Тэр нь өөрөө юу вэ гэхэлэр тухайн сургуулийн нэр хүндийг сагсан бөмбөгөөр нийтэд түгээн дэлгэрүүлж таниулж өгч байгаа. Авраг боллоо гэсэн тохиолдолд, нэгд орлоо гэсэн тохиолдолд, хоёрд орлоо гэсэн тохиолдолд, байр эзэллээ гэсэн тохиолдолд. Тэгээд тэр хүүхдүүдийн ирээдүйн мэрэгжлийн болон мэрэгжлийн бус тамирчны карьерийг бэлдэж өгч байгаа одоо grassroots суурь. Оюутны лиг өнөөдөр 17 оноос хойшоо бол суурь нь болж бэлдэж энэ мянган тамирчдыг бол гаргаж ирсэн асар том төвхтэй байгууллага. Энэ байгууллага байхгүй байсан бол оюутан бол өнөөдөр оюутнаас яадаг вэхээр алдаж болдог, онж болдог тест шүү дээ. Тэгээ мэрэгжлийн тамирчин болохтой яадаг вэхээр тэр тестийг даваа туулцсан алдаж болохгүй. Мэрэгжсэн мэрэгжлийн дэлхийд дэмжигдэхүйц атлетик тийм профешнализм гэж ярьдаг шүү дээ. Тим спортсменшиптэй тим хүмүүс л бий болж төрж гарч ирэх хэрэгтэй баг. Удахгүй гарах бах. Одоо нөгөө хүүхдийн лиг эхлүүлсэн учраас тийм. Сая сагс төрийн бус байгууллага гэхээр оюутны лиг ярьлаа. Тэнгүүд сая хүүхдийн лиг гэдээ ярьж байна. Энэ 30 нэмэх гэж бас байгаа. Тийм. Тэнгүүд хамгийн онцгой зүйл нь энэ хүүхдийн лиг гэдэг зүйл байна.
Junior League. Junior Club League гэдэг. Junior Club League гэдэг байгаа. Тэгэхээр энэ клуб маань хизээ байгуулагдав. Тий. Одоо энэ жил 3 дахь жилдээ сизнэ хийж байна бид нар. Анх яг нэг момент нь байсан юм аа. Ягаад чи оюутан руу чиглээд оюутан руу лекц тэгэл үйл ажиллагаа явуулахаар ингээд аль эзэн бойчсон аль эзэн хөвтгөн болон тархитлах нь бол хөгжсөн байгаа залуучууд дээр мянгаас дэш удаа юм л хэлэхгүй болвол тогтохгүй байсан байх заримдаа гэхдээ байсныг харсан гэдэг шүү дээ. Бид нар ингээд янз янзын юм турш үзсэн л та. Хэлцүүлэг хий, тгий ингээгээд яг хөө мэдээж одоо хичээлдээ дарагдаад идэвхтэй биш байсан баг. Хичээлдээ дарагдаад одоо олон нийтийн ажил ч юм уу тиймэрхүү юм сонирхолгүй байсан баг. Гэхдээ бид нэр өнөөдөр яг хөгжлийн хамгийн том цөм нь бол ерөөсөө 10 настангууд руу аргашаага ухрах ёстой юм байна гэдгийг олж хараад судалгаан дээр үндэслээд 10 наснаас эхлэе гэдэг тэр зүйлийг олж хараад тэгээд 10-аас 3 насны ангилалтай клубүүдийн дундах хичээлээс гадуурх клубүүдийг дэмжих үүднээс клубүүдийн дундах хүүхдийн лигийг хийж эхлүүлье гэдэг энэ санаачлагыг гаргаад санаачлаад тэгээд нэг 10 хэдэн баг цуглах юм болов уу гэж бодсон. Эхний сизонд 63 баг төгсгөлсөн. Бид нар ч бүр гайхаад фүү ямар амар юм бэ гэдэг. Ийм амар эрэлт хэрэгцээнд байгаа юм байна штэ гэдэг. Энд чинь яг ингээд цагаа олсон юм байна. Хүүхдүүд рүү бид нар хөрөнгө оруулж ирээд рүү хөрөнгө оруулах болохгүй юм байна гэдэг. Тэгээ 2 дахь сизонд хийсэн чинь 116 баг. Тэгээ дахиад үүе яасан бэ гэдэг ингээд. Тэгээд одоо ер нь жоохон ингээд хязгаарлал зүгээр юм уу яах юм бол гэдгсэн чинь. Тэгээд яг бид нар ярилцсан л та. Тэгээд цаанаасаа яач утсан олон мянган хүүхдүүд дээрээс нь сая гэдэг энэ нөгөө гол нөгөө бидний мөрөөдөл байгаа тэрийг ингээд хараад үзэнгүүт хязгаарлаж болохгүй ч гэдэг. Квот тогтоож болохгүй ч гэдэг. Тэгэхээр заац чөлөөтэй өрх. Тэгээ 3 дахь одоо сизон одоо энэ жил эхэлсэн явж байгаа. 161 багтаа 2500 тамирчин өрчгөн 4 гээл ингээд бодоод үзэнгүүт ээж аав юм өө ах чих гэдэг ингээд 100000 гаруй шууд болон шууд бос одоо фанат болон оролцогчдоо тийм одоо хүүхдийн одоо 21 аймаг бараг дамжих хэмжээний те үндэсний хэмжээний тийм гоё том лиг болоод одоо явж байна. Тэгээд энэ өөрөө цаанаасаа бүр ингээд тийм яалчгүй ингээд амар гоё тийм цаанаасаа цайлган тийм амар гоё буян цагаан юм ингээд хүүхдүүдийг ингээд завгүй байлгана гэдэг чинь хүүхдүүд завгүй л байхыг хүсэж байгаа. Дагаад нөгөө эцэг их хүүхдтэйг нөө харилцах холбоо нь өшөө илүү нэмэгдэж байна гэж бас анзаардаг. Хүүхдээ анхаардаг болж байна. Ямар спортер хичээл чинь яаж би дэмжих үү гэд эн чинь эцэг эхчүүдийн хоорондын бас нэг хөөргөн уралдаан болоод. Оо тийм. Яг одоо нэг нийгмийн одоо хамгийн том асуудал чинь бол сошиал медиа хэрэглээ болчиход байна шүү дээ. Скрол хийдэг нөгөө ингээл ял ингэдэг. Нэг мэдсэн чинь 2 цаг зүгээр гараа аждуулсан. Нүд нь ингээ ядарсан. Тэгээд дээрэс нь нөгөө мэдрэлийн ядарганд орцсон. Тэр бүх асуудлуудыг бүгдээрээ өнөөдөр энэ одоо гэр бүлийн ивент болгоод явчихж байгаа энэ хүүхдийн лиг маань шийдэж байгаа болов уу харж байгаа. Шийдэж байгаа. Ер нь шийднэ. Ер нь шийдэж явж байгаа. Эсэг эхчүүд баярлалаагаа бол хэлж байгаа. Давхар дээрээс нь энэ бидний амьдралын bonding time, family bonding time гэж байгаа. Ягаад тэгэхээр өмнө нь бол гэртээ ирэл уцаа тайлал хаалга тас. Тэгэл тэр хүүхдийн чинь ганц сошиал орчинд тэр өөрөө одоо хүмүүс сошиал орчинд харилцаа үүсгэж байгаа. Тэгсэн яасан бэ гэсэн чинь одоо болохоор амьдрал дээр бидний яг нөгөө нэг багасаа тоглодог байсан өрсөлдөж гин, тэнцээ үйлж гин, гомдож гин, гундж гин. Тэр нөгөө нэг хүний одоо нөгөө нэг интеракцийг авч байгаа. Тэр нэг тийм одоо нэг хамгийн одоо энэ лигийн болон энэ одоо зохион байгуулж байгаа энэ сагсан бөмбөгийн одоо хамгийн үзэгсэнтэй зүйл нь тэр л юм боловч харж байгаа. Тэгэхээр хүүхдүүдэд ойлгож эхэлж байна. Буцаад ээж аав нар өнөөдөр хүүхдийн хүсэл мөрөөдлийг сонсдог болдог чинь. Яг эцэг эхчүүдийг анхаардгүй гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ энэ зүйлээс болоод ерөнхийдөө нэг юм хүүхдээ анхаарах байдал нь өдөр нь улам цаг хугацаа нь улам ихсээд байна уу гэдэг зүгээр би бас анзаардаг. Дэргээс нь харахад. Бас энэ сагсан бөмбөгийн клубүүд ихсэж байгаа шүү гэн тийм үү. Тэгж байна. 10 хэдэн клуб байснаас нэмэгдээд 23 болсон байна. Одоо ингээд бид нар чинь нөгөө тоон статистик мэдээлэл гаргадаг шүү дээ. Нийтдээ 45 клуб байна.
Хизээ ийм клуб байсан юм бэ. Тэр чинь гоё байхгүй. Тэгээд энэ чинь хүүхдүүд чинь өнөөдөр бидний үеийн одоо нөгөө нэг ээж амнар болцсон сагсчид хүртэл өөрсдөө клуб нэгдсэн. Тэгээд яг гоё утгаараа сургаж чинь. Тэгээд бид нар чинь системэнд нь оруулаад яг үндсэндээ бол C зөвшөөрөл заавалч хүүхдэд сургаж хүмүүжүүлж байгаа бол сагсан бөмбөгийн C зөвшөөрөлтөй байх ёстой гэдэг тийм юу тавьсан байгаа. Шалгуур үзүүлэлт багш нарт нь. Тэгэхгүй бол хин дураараа бас хүүхдүүдийг чиглүүлээ заагаад буруу заагаад бол явах уу гэдэг. Тэгээд сагсан бөмбөгийн холбоотойгоо бид нар чинь хамтраад тэгээд стратегийн одоо энэ хүүхдийн төлөө сагсан бөмбөгийг хөгжүүлъя гэдэг юм стратегийн түншлэлийн гэрээ хийсэн. Тэгэхээр бас одоо сагсан бөмбөгийн холбоо бас ингээд бид нартай бид нар бол өөрсдөө хамтраад ингээд хэмжээ явуулж байгаа бас давхар. Өөрөө чинь хийж байгаа энэ зүйлс за хүүхдүүдийг багаас нь оюутан залуучууд бүр хүүхдүүд рүү чиглэлжлээ. Суурнаас нь сагсан бөмбөгийн спортыг дурлуулж хайрлуулж за энэ чинь цаашлаад бас нөгөө багийн спорт болон багаараа ажиллах юм чадамж нэмэгдэх байх гэж зүгээр би бодож байна. Тэгэхээр за бид нар ингээд багаас нь та ингээд хүүхдүүдийг бэлдээд байгаа юм. Өөрөө бэлдээд байгаа. Тэнгүүд олон улсын төвшингээл бид нар ярьдаг. За тэнгүүд одоо нөгөө дэлхий чи хавтгай болж байна гэдэг. Энэ талаар ямар нэг чиг баримжаа эсвэл ямар нэг төлөвлөгөө байгаа юу? Гадагшаа улсаасаа яаж гарах? За яг наад дээр чинь сая оюутан дээр бид нар сая энэ жил чадчихлаа. Оюутны Азийн оюутны аврах шалгаруулах лиг гэдэг энэ зүйлд бид нар оролцоод тэгээд энэ жилээс эхлээд оролцоогоо хангаад явсан. Тэгээд 8 сард бас нэг тийм кап болно. Оюутны ихтэй сургуулиудын Азийн оюутны ихтэй сургуулиудын кап гэдэг. Монгол улсын их сургууль тэрэн шалгараад оролцохоор болж байгаа. Өмнө нь бол Литвийн их сургууль оролцсон. Одоо манай холбооны лигийн аврах баг шууд нийт Азийн оюутны аврах шалгаруулах лиг чемпионшипд оролцох хэрэгтэй авах юм. Тэгэхээр ингээд дотооддоо явж исэн тэмцээн чинь бол одоо 7 улс руу гараад эхэлж байгаа. За тэгээд тэр бол үндсэн энэ Супер лигийн бас нэг East Asia Яасан Cup гэдэг болоод байгаа шүү дээ лиг чемпионшип гэдэг байгаа. Тэдний ерөөсөө нэгдлийн нөхдүүдлийн хамт юм билээ. Нэг л юм билээ тэр. Тэгээд ард нь бол Alibaba-гийн Joy Tsai гэдэг юм билээ. JP Morgan гэдэг хөрөнгө оруулалтын банк байгаа. Тийм. Ийм том компаниуд бол дэмжиж явж байгаа байхгүй. Тэгээд одоо бид нар яасан бэ гэхээр Alba Berlin гэдэг Alba байсан баха. Ер нь яг ингээд хүүхдийн сагсан бөмбөрөө хөгжүүлэхгүй юм уу? Бид нар ингээд хийдэг 2400 2500 тамирчинтай ингээ 3 дахь жилээ хийж байгаа гэсэн чинь шоконд орчихлоо. Яаж энэ зүйлийг хийцсэн юм бэ та нар гэдэг. Тэгээ хамтрий гэд. Одоо Сингапур улс яах ч гэхээр яг хүүхдийн лиг хийх гэж байгаа юм. Одоо л хийж байгаа. Одоо л хийж байгаа. Бид нар төрүүлсэн ба шүү дээ. Тэгэхээр Сингапур чинь хөгжлөний юу лээ. Тийм харин тийм. Тэгэхээр бид нар чинь бас мөнгө толгойд байгаа байхгүй юу? Тэгэхээр Сингапур улс одоо л хийж байгаа юм байлээ. Бусад Азийн орнууд дөнгөж одоо нэвтрүүлж байгаа юм байна. Яг нэр хүүхдийн клубүүдийн хүүхдийн лиг гэдэг. Мэдээж яг нөгөө U17 мэд явжд байсан, явдаг. Гэтэ ингээд тогтвортой consistent team лиг чинь өөрөө нийгмийн хувьд болохоор philanthropy болж хувирт юм байна. Тогтвортой байх юм бол philanthropy юм байна. Нэг удаа ингээд энд нэгээ тусалсан шүүгээд нийгмийн одоо шүлэлтөлөг гар сунгах гэвэл social responsibility болж байгаа. Philanthropy нь болохоор тогтвортой энэ зүйлийг хүний одоо шүл амьдралд өөрчлөлт оруулж байгаа philanthropy. Тэгэхээр бид нар бол амар том philanthropy гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд Alba Group-тэй бичсэн Берлиний Alba гэдэг амар том сагсан бөмбөгийн клуб байт юм бэлээ. Германы. Тэр клуб болон организашныг Сингапур улсын government нь хөлслөөд улсын засгийн спорт болон дээрээс нь хүүхдийн хөгжил болон тэр хөлслөөд Сингапур улсад удахгүй хүүхдийн лиг зохион байгуулад одоо бид нэр энэ бол шинэ мэдээ мэйлээ бичээд харилцаад юуг ерөн хамт ажиллагааныхаа гэрээг зураад явах гэж байгаа. Гэтэ биднээс суралцах гэж байгаа шүү. Хамгийн сонирхолтой нь. Nice. Тийм. Тэгэхээр тэр энэ шинэ мэдээ өчтөр хүртэл яг Harvard гэдэг ган залуутай холбогдоод тэгээд мэдээг авсан. Тэгээ ямар ч хэлсэн тун удахгүй бид нар бол conference call хийгээд одоо бол клубүүдийн дунд хүүхдийн одоо аврах шалгаруулах тэр дэлхийн одоо өрсөлдөхүйс хэмжээний тийм зүйлүүдийг хийхээр бэлдэж байгаа шүү. Тэгээд дээрэс нь биднээс суралцах байгаа. Гэдэг нэг тийм сонирхолтой. Яагаад яаж хийчихвэ гэдэг байгаа юм. Эннээс хуваалцаач гэдэг. Тэгээ презентацийн одоо бэлдээ гаргаж байгаа.
Нийтдээ яг зөв 10-аас 18 насны хүүхдүүд чинь бол нийтдээ 600 мянган 10-аас 18 насны хүүхдүүд юм ба шүү дээ. Нийт Монгол улсад. Нийт Монгол улсад. Нийт Монгол улсад. Энэ чинь бас тий, тэгэнгүүт ийм детальны мэдээ сонирхолтой юм байна. Тий. Нийт 600 мянган хүүхдээс 0-аас 18 насных нь болохоор сая 300 0-аас 18. Дээшээ бараг сая 500 хүрэх гээд байгаа байхгүй. Тийм билээ шүү. Тэгээд яг хуу тэр хүүхдүүдэд юу дутагдж байна гэхээр нөгөө нэг сошиал медиагаас болоод гүүж харайх, таргалалт, дээрээс нь мэдрэлийн өвчин гэд энэ зүйл нь ард нь болохоор ингээд нийгмийн болон нийтийн одоо эрүүл мэндийн биеийн тамирын асуудлыг шийдээ яваад байгаа байхгүй. Уулна загсан мөнгөр шүү дээ. Тэгээ загсан мөнгөний лиг болоод ингээд явсан чинь харж яах нүг юу? Янз янзын байж тээ клубүүд нэгдээд янз янзын спортын хүүхдийн лиг гараад эхэлсэн шүү. Тэгэхээр бид нар бас мусагалж байгаа байхгүй. Түүжээлэгч болоод явж байгаа байхгүй. Тийм. Бас тэр чинь нөгөө клубын ард хэн байдаг вэ гэхээр ямар нэг тэтгэвртэй гарсан спортын мастер хэмжээний мэрэгсэн багш нар байгаа байхгүй. Коуч нар тий. Тэр хүмүүс чинь бас хүүхд рүү буцаагаад бас хөрөнгө оруулаад шүү дээ. Тэр хүмүүс маань ч гэсэн өөрсдөө буцаад бас хүсэл мөрөөдөл хийх ажилтай бол. Тий, харин тий. Их гой фактууд байт юм билээ. Гой зүйлс зөндөө. Гиснээс энэ junior league чинь сая оюутны сагсан мөв оюутны холбоо нээлттэй хийгээд сар гарan болж байгаа. Одоо хүүхдийн лиг чи хизэнээс эхлээд хизээ дуустдаг. За хүүхдийн лиг одоо хүүхдийн лиг оюутны лиг бол ер нь бол ойролцоо дуустдаг. Оюутны лиг мань бол 600 гаруй тоглолттой. Хүүхдийн лиг мань болохоор 1100 тоглолт. Ягаад тэгэхээр 161 баг байгаа болохоор 2500 тамирчин байгаад байгаа болохоор яалчгүй 7 сарын ихээр дуусна. 7 сарын ихээр дуусаад бүтэн жил хагас өргөлжилдэг, жил дамж өргөлждэг энэ хүү лигийг болж өгвөл 21 аймгийн клубүүдийг бас хөгжүүлэх гэсэн тийм зорилготой байдаг. Тэгэхээр 21 аймгийн клубүүд аймагтаа манай лигийн авраг одоо дүүргүүдийн аврагтаа тоглохын тулд 21 аймагаас хурж ирээд 7 сард аврагаа шалгаруулж болно гэсэн. Тэгэхээр нэг франчайз маягтай юм бий болгох гэдэг байхгүй юу? Өшөө илүү нөгөө нэг бүтцийн сонирхолтой болох гэдэг шүү дээ. Тэгжиж нөгөө нэр цаана одоо нөгөө аслагдсан аймагт байгаадгаа тэр нөгөө хийднэ гэдэг соёлыг ярьж байсан тийм. Нууцлагдмал тэр нөгөө эрдэнсийг гаргаж олж нэ. Энэ маань өөрөө бас маш их улстай бас хэрэгтэй бас нэг юм эрдэнсүүдийг гаргаж ирээд шүү. Тий. Одоо физикал эжийг харал та тийм өнөдөр. Ийм боломжгүй байгаадгаа ийм одоо спортод хөрөнгө оруулдаггүй ийм одоо дээрээс нь дүнж хөгжиж буй гэж одоо ярьдаг улсын тамирчид ямар вэ? Тэгэхээр асар том потенциал байгаа байхгүй. Энэ потенциалыг бас гаргаж өгсөн тэр залуучууд одоо энэ гаргаж өгсөн хүн чинь бас нөгөө сагсч байсан дүлгэн шүү дээ. Spark Agency. Тийм Spark Agency. Тийм. Тэгэхээр бас монголчуудыг ингээл эхнээс нь харуулаад явж шүү дээ. Гэдэг шиг ийм сайхан зүйлсийг хийж байгаа хүмүүс өшөө олон болоосаа гэдэг танаа сая сагсч төрийн бус байгуулагч гэсэн маш сайхан зүйлийг хийгээ явж байгаа. Тэгээд үүнээс гадна эн чинь бас 30 нэмэх гэж байгаа шүү дээ. Бас сонирхолтой тий. 30 нэмэхлийг гэл хүмүүс мэдхгүй зарим толгой нэргэдэг байх. Энэ одоо нэг лиг байгаа дээ нүү. Олон 30 нэмэх байгаа гэдэг юм. Тий. 30 нэмэхтэр 30 нэмийг ерөөсөө энэ хийсэн байгаа үйлдэл болгон дандаа ардаа шалтгаант. Хүүхдийн лигийг яагаад хийсэн бэ санаачилсан бэ гэхлээр нийтийн биеийн тамирын заал гэж Америкт байдгийг. Одоо нийтийн биеийн тамирын заал болон дээрээс нь парк гэж үүдэг. Нийтийн парк гэдэг. Public park гэж ярьдэн шүү дээ. Тэр парк дээр яг тэр хүүхдүүд чинь нөгөө нэг бейсбол тоглодог. Ээж амнар нь ирээд ингээд чив хийд ингээд тэг хүүхдэд дэмждэг. Тэрийг би нүдэрээ хараад ваа ямар гоё юм бэ те. Тэгээд заал руу оронгууд хүүхдүүд нь ингээд 10 настай хүүхдүүд, хэдэн настай хүүхдүүд бөмбөг залд ээж аавд энэ чинь орилоод ийм нийтийн биеийн тамирын заал ордонтой ийм лигийг хийвэл ерөөсөл хөгжих юм ба шүү дээ. Гэр бүлийн энэ нөгөө нэг салалт чинь сая түрүү жил чинь энэ жил чинь 4000 гаруй гэр бүл салсан байгаа. Бүртгүүлсэн гэр бүл. Тэгэхээр эн чинь ингээд нийгмийн нийтийн зүйлийг одоо бас тодорхой хэмжээгээр шийдээ явах юм биш тэгээд тэрийг харсан үндсэн дээр энийг хийсэн. 30 нэмхийг дээрээс нь оюутны лиг дээр болохоор оюунлаг оюутан тамирчин гэдэг хөтөлбөрийг өөрөө би
туршсан учраас өөрөө би чи high school-ийн varsity-гийн бас тамирчин байсан шүү дээ. Тийм. Тэгээ хамгийн анхны бас Монгол тамирчин ш уулна. Тэр LA-д байх та. Тэрэн дээр надаас супер тоглодог залуу. Тинчээ Монгол зүйл. биш Америк л та. Хичээлийн гочтун доошоо орцсон. Тэгж явах зүгээр бидний тоглолтыг хараа суужсэн. Оо вау тэгэхээр миний голчтун мундаг байгаад топ байгууд би тоглож байсан байхгүй. Тэгжээж талбай дээр гарна. Тэгж талбар дээр гарна. Тэрийг би өөрөө туршсан учраас тэгээд дээрэс нь бидний хувьд тэгэхээр тийм NCAA малд гэсэн тэр нухтгун тэнчнээс авч ингэж харсан учраас оюутны лигийг сайжруулъя. Оюутны лиг дээр ийм зүйлүүдийг хийя гэдэг. 30 нэмэгтэр бол яг үндсэндээ би өөрөө бас 30 нэмэгтэр тоглож байсан. Амар хөлстэй одоо тоглож дуусах хөлстэй машин тэнцээ яасан бэхээр хүлдүү гэсэн. Тэгээ яасан бэхээр өнөөдөр 5 дахь болгон одоо баасаахын төрсөдөргөө бидний үеийн залуучууд одоо яг үнэндээ элхэл гадуур дотор яваад ингээд шуудал ингээд хийсэн. Тэрийг багасгахын тулд дээрэс нь гэр бүлийн тэр хагасаа бүтэнсэний уур амьсгалыг бас ээж аавч гэсэн enjoy хийхэд бол эмэгтэйчүүд бас байдаг шүү дээ. Enjoy хийхэд тулд 30 нэмхийг гаргасан. Тэгээд тэр нь болохоор compete гэж байгаа. Triple C гэдэг шүү дээ. Сая дээр яг би тэрийгээ C гингүүтээ triple C нь болохоор compete, collaborate, connect гэдэг. Тэгэхээр өрсөлд хамтар одоо юу гэдэг connect хийгээ. Одоо нэг гэх юм уу холбоотой байгаад. Гэдэг байдлаар ингээд бас triple C-гээ цаанаасаа саясаа загшд байна. Гэхдээ triple C-гээ ингээд өгчих нэрийг нэгээд. Саясаа загшд байна. Гэхдээ junior league клубүүд гэдэг өгчих. Тэгэнгүүт Монголын саксон оюутны саксонгийн холбоо байна. Гэхдээ оюутны лиг гэдэг ингээд устаа. Ингээд харангууд ерөөсөө 30 дээр тоглож байгаа ээж аав нар нь биш 30 дээр тоглож байгаа ээж аав нар нь хүүхдүүдэд junior league дээр тоглож байгаа. Тэгэхээр ингээд эргэх холбоотой ерөөсөө л ингээд тэгээд төгсөө явж байгаа хүүхдүүд залуучууд 12 дугаар ангийн хүүхдүүд маань оюутан руу орчиж байгаа. Тэгэхээр ингээд 10-аас 8 жил 8-аас цаашаа 21 22 3 жил тэгвэл яг ингээд нөгөө нэг ахыгаа эгчийгаа сагсан бөмбөгийн хүрээллийгээ бие биенийг хүндэтгэхэд ингээд сурчиж байгаа. Тэгвэл чинь нэг насаар байсан чинь өмнө чинь бид нар чинь бас эн чинь нөгөө нэг тэмцээн уралдаан ч гэсэн хүндлэлийг дээрэс нь одоо энэ спортоо хүндэлж шүү дээ бас. Тэр зүйлийг хүндлээд одоо тэрийг ахаа ихчээ гэж ярьдэн шүү дээ бид нар чинь бас. Тэр зүйлийг буцаагаад авчирсан ингээд нэг тийм соёл юм уу гэж харж байгаа. Эргэх холбоотой экосистемтэй нэг ийм нэг зүйлийг л хийгээ яваад байгаа. Тэр болгон одоо яг хөө мэдээж сагсан бөмбөг сонирхтой хүмүүс тодорхой мэдж байгаа. Гэхдээ яг сагсан бөмбөг бол сонирхтгүй нэг ч гэсэн ингээд багаас нь хөгжүүлээд ингээд бодлогын талаар ингээд баг стартап ихтэй бий явж байгаа байхгүй юу? За маш ийм цогт гоё хөтөлбөр гоё зүйлсийг өөрөө болон хамт олон чинь хийгээ явж байна те. Хүмүүс ойлгочлаа. Гэл байжсэн би яг өмнө ч гэсэн хүмүүсээс асууж байсан. Ингээ явжсэн хүн өмнө манай нэвтрүүлэгт улс төрч болохоос өмнө орж ирсэн хүнээс асууж байсан. Ахтай шудраг хариулсан. Одоо жишээ те. Гэдэг шиг тэгвэл та улс төрд орох юм. Таны ер нь улс төр одоо нөгөө улаан цэнхэр ягаан гэдэг шиг таны баримтал чи юу юм гээл. За тэгвэл ингээ гайхахаар аавч нэгнгүүт арчилсан намын хүн гээл. Ах чи нэгнгүүт улаан өнгөтэй гээл те. За тэгнгүүт адам гээл ингээл ярина. Та өөрөө тэгвэл ямар цэг баримжтай ямар хүн ирээдүйд яах юм гэдэг л. Ирээдүйд яах юм гэнгүүт шууд манай өвөө бодогдчихно л та. Бич одоо ер нь бол ингээл яг хоо намайг яагаад ч нэг тийм баг байхад тэнүүн ёо ингээл өхөөрдөж дууддаг байсан. Тэр үед Чили нэг улс их оронд юм биш шүү. Чили нэг хүн одоо энэ ард түмний амьдралыг сайжруулна шүү. Чили ингийн шүү гэл нэг тийм өхөөрдөл юм юу ч ойлгохгүй шүү дээ. Юу ч ойлгохгүй. Тэгээд нэг амьдрал одоо гэл ингээл. Тэгээд яг тэр нөгөө нэг тэр мессеж нь ингээд кодлогдоод. Тэр кодлогдсон тэр зүйл нь өнөөдөр би ямар нэгэн юмыг хийж үзээд бүтээгээд хүний төлөө гар сунгаад зохион байгуулад хийх бол одоо ярих бол амархан баг. Хийх бол хэцүү шүү дээ. Тэгэхээр хийж байгаа нь өнөөдөр үйлдэлээр л харуулж байгаа баг. Ярьж байгаа нь өнөөдөр тэгээ яриа болоод юм уу эсвэл түүх болоод үгүй бол
тэр нэг навтартай юунд ороо тэгээд тэр байхгүй болчих. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдал би зөвхөн спортоо хийгээд тодорхой бизнесээ хийгээд гол энэ амьдралыг зөвхөн өөртөө зарцуулаад амиа хичээгээд явахд ямар ч асуудал байхгүй л дээ. Юунес. Ууш. Гэхдээ ингээд болохгүй байгаа зүйлүүдэн дээр харагдаад байдаг. Болж байгаа зүйл байна уу гэхээр бас тодорхой хэмжээнд байна. Болохгүй байгаа юмыг өнөөдөр хараа суугаад авах юм уу? Үгүй болвол орох ёстой юм уу гэдэг хоёр сонголтын дээр хүний амьдралд ирдэг л байна л та. Болохгүй байгаа асуудлыг дандаа шийдэж явж ирсэн учраас юу гэдгийг сагсан бөмбөгийн асуудлууд нь болоогүй. Тэр болгоныг шийдсэн. Сагсан бөмбөгийн сайжруулах юмуд нь байсан уу? Байсан. Тэр болныг хийсэн. Сагсан бөмбөгийн одоо хөгжил төв нэмрээ оруулах байсан уу? Оруулаад явж байна. Ганцаараа биш гэхдээ олуулалт. Хамтын хүчээр. Тэр зүйлийг ингээ харахаар ямар нэгэн байдлаар энэ нийгэмд оролцоод явах хэрэгтэй. Хин нэг бүгд оролцоогүй явах тийм одоо надад бол өрнөдөлгд бол юу гэдэг юм бага хүмүүжил байхгүй. Тийм одоо хүсэл сонирхолч байхгүй. Тэгэхээр би бол тодорхой хэмжээгээр бол шууд бусаар бол нийгмийн бүтээгдэхүүн учраас нийгэмд үйлчлэх тийм нэг том хотод амьдарч байгаа. Нэг том хотод бол ганцаараа амьдар гэж байхгүй шүү дээ. Тийм учраас өнөөдөр ямар нэгэн байдлаар нэг амьдрах юм чинь учрал гэдэг хүн, тэн гэдэг хүн энэ нийт одоо үзэж байгаа хин нэг нь ямар нэгэн амьдралдаа нэг нэрээ үлдээх, үгүй бол үйл хэрэг хийх ч юм уу тийм одоо шилбэл зүйлүүдийг л хийж хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Хувь нэмрээ оруулаасаа ч гэж хүсдэг. Нэг талаараа өөрийн легасиг үүсгэх гэдэг. Үлдээх гэдэг. Легаси гэхээс илүү хүн өнөөдөр нэг л төрдөг. Нэг төрсөн хугацаанд зөвхөн би гэд яваадах юм бол яах. Тиймдээч өнөөдөр сагсан бөмбөгийн бидний одоо слоган бол би биш бид. Хүүхдүүдийн жуниор клубын слоган бол би биш бидний ирээдүй. Бид нэр олон жил би гэж явсан. Одоо яагаад бид гэж болохгүй? Одоо яагаад хамтарч явж болохгүй? Одоо яагаад одоо шилбэл бие биенийхээ үгийг сонсоод хэн зүв бөө хэн уруу вэ гэдгийг яриад хэлээд урагшилж болохгүй. Тэгэхээр бол ямар ч байсан бол ямар нэгэн байдлаар хүн нэг төрөд бол legacy гэдэг нь амар том сонсогдож байгаа баг. Гэхдээ тодорхой салбарт бол хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Тэгэл явчих. Нэрээ үлдэх заав ижис өгсөн тэр одоо зүйлийг цааш нь өөрийн одоо legacy болгож хамгаалж цаашаа өргөжлүүлж явах гэдэг гэж би ойлгох гээд байна. Одоо өөртөө challenge илж гэх юм уу? Бас бус туслах юм байна гэж би бас ойлгох гээд. Яг нөө бүр муухагаар бүдүүлгээр ярих юм бол зүгээр одоо нэвтрүүлэг эхлэхэд ярьдаг шиг зүгээр нөгөө нэг боломжтой айлын хүүхдийн амьдралаараа зүгээр амьдраа зүгээр баяа айлын хүүхдтэйгэл явуултаа гэдэг нэг юм байхад нөгөө талаар үгүй ээ. Би бусдад туслахыг хүсэж байна. Би чаленжлахыг хүсэж байна. Би өөрийн legacy-г бүрдүүлэхийг хүсэж байна. Юм байна тийм үү? Энэ өөрөө нэг хэсэг нь амбиц гэж ярих байна. Зөв. Нэг хэсэг нь зохион байгуулалттайгаар энийг хийж байгаа гэж ярих байна. Одоо улс төрд орохгүй ч юм. Нэг хэсэг нь начуудаа тэгээд нөгөө нэг жоохон мөнгөтэй болсон мөнгөөл юундээ зархаа мэдхээ ойлцсон зарцуулж байгаа гэж харах. Тий. Мөнгөтэй хүний талаар бас санаа зовдөг. Нөгөө үзээгүй зүйлээ үзсэн юм шиг бодно гэдэг ч юм. За мэдхгүй. Өргөжлүүлээд таяр. Тий. Тэгж бодохоор мөнгөгүй байж үтсэн өдөр байгаа юу? Байгаа шүү дээ. Тийм үү? Юу байлгүй яах юм. Үгүй тэр чинь амар тийм одоо гэтээ би өнөөдөр санхүүгийн асар том сахилга баттай гэж өөрийгөө боддог. Тэр сахилга бат юу вэ гэхээр би ямар нэгэн байдлаар эрсдэх юм бол ямар нэгэн байдлаар өвдөж хавдах юм бол бид нар ямар нэгэн тохиолдох юм бол би зоолттой ямар нэгэн хэмжээнд өөрийгөө хүнээс хурахгүйгээр аргалал гарах
бололцоотой хэмжээтэй л гэж хардаг. Тэгэхээр бид нэр өнөөдөр одоо ярьж байгаа энэ зүйл нь өнөөдөр юу вэ гэхээр мөнгөтэй байгаад хийхгүй байгаа зөндөө хүмүүс шүү дээ. Гар сунхахгүй байгаа мянган хүмүүс шүү дээ. Мөнгөгүй байгаад юм уу айсгүй бол сэтгэлгээгүй сэтгэхгүй үгүй бол бодохгүй байгаа хүмүүс зөндөө шүү дээ. Тэгэхээр ингээд бүх зүйлийг мөнгөөр бас харж болохгүй хаа. Тэр дотор чин одоо за мэдээ чиний дур хүсэл чин байна. Хүсэл сонирхол чин байна. Зохион байгуулалт чин байна. За дээрэс нь хамгийн том дүрүнд болохоор тэр нэг өгж байгаа тэр мөнгнөөс илүү үнцэнтэй тэр баяр баясгалан тэр хүүхдүүдийг залуучуудыг хараад тэр оролцоод явж байгаа тэр оролцоог нь хараад хүн өнөөдөр хэдэн дөрөв гаргасан бэ? Би юунд юу зарцуулаад байгаа вэ? Би юунд би өөрийгөө зориулаад байгаа вэ? Бид нэр өнөөдөр юуны төлөө яваад байгаа вэ гэдгийг л ойлгохдаг юм байна шүү дээ. Мөнгөгүйгээр бас шийдэж болдог зөндөө зүйл байдаг шүү. Ганц мөнгө байгаад бас эрх мэдэл байгаад мөнгө байгаад чи өнөөдөр хүүхдийн өнөөдөр тэр баярлалаа мөнгөөр худалдаж авч чадахгүй л байхгүй. Өнөөдөр 10 настай хүүхд чамдаар хурж ирэнгүүтээ тэр нөө хаа баярлалаа. Энэ өстой та нэр бас овоо юм хийчлээ шүү. Гэж үгээд ингээд амар чөлөөтэй ирж байгаа. Тэр хүүхдийг өнөөдөр чи хүсвч. Чи ахта нэг аль яхан чам чихэр авч өгье. Ингээ хэлчээр ирэхэд тэр хүүхд гайхна шүү дээ. Цаа дуртай дургуул хэлнэ шүү дээ. Бас энэ уруу дээр мөнгөөр шийдэгдэхгүй олон зүйл баг гэж хардсан шүү дээ. Гэж бодлоо л доо. Тийм муухай бас зүгээр ингээд зүгээр шуудаар зүрлэлтэйгээр ярихаар цадсан нохоо хоттой өнөө харуул гих үг байдаг юм шиг. Тэгэнгүүт мөнгө үтсэн мөнгө үзээгүй. Юм үтсэн юм үзээгүй. Гэдэг нөгөө нэг юм ялгаанууд байгаа тань л та. Ямар нэг зүйлийг үзээгүй үсгэлэн хүн нөгөө хоттой хоньо мануулаад яваад ирэхэд хонь байхгүй болно гэдэг шиг. Затгалан нэгнэр харуулхад гингүүт хിവэрэ байна. Юм үтсэн хүн ямар нэг зүйл шантардггүй гэдэг ч юм уу эсвэл урав чарвдггүй гэдэг ч юм уу. Зүгээр нэг юм янз бүрийн л ялгаа байдаг. Заавал тийм биш гэж байгаа юм биш. Зүгээр чиний хувьд гингүүт юм үтсэн, юм үзээгүй гэдэг талаар зүгээр чиний бодол юм. Шулуухан хэлэхэд бол яг юм үзэх боломжийг бий болгож өгсөн ээж аав. Тэр бол миний давуу тал. Хэл сурах болон дээрэс нь олон төрлийн одоо хэл соёлыг сураад боломж олгосон ээж аав. Тэр бас миний давуу тал. Гадуур дотор яваад галуу шугуун юм ах эзсэн. Тэр бас миний том боломж. Тэгээ тэрийг өөртөө зарцуулаад энэ тархитлагоо хөгжүүлээд тэгээд буцаага нийгэмдээ өгөх нь тэр хүнээс шалтгаалах баг. Өгч чадаагаа зөвхөн өөрөө өөртөө үлдээгээ зөвхөн өөрийгөө бодоо явж байгаа зөндөө хүмүүс баг. Гэхдээ би юу гэж хардаг вэ гэхээр сурсан мэдсэн сурснаа, харсан үзснээ хийж хэрэгжүүлээд хүмүүст түгээн дэлгүүрүүлж тэр боломжгүй байсан тэр хүүхдэд үгүй болоод тэр өсөж байгаа тэр хүүхдэд өгөхийг л хүсэж байгаа. Энэ бол миний зүгээр бас нэг яагаад байж болохгүй гэж гээд нэг жоохон бизнес сэтгэлгээтэй холбоотой байж магадгүй ус. Яагаад Монгол Макдоналдс байхгүй юм? Яагаад Монгол Starbucks байхгүй юм? Яагаад монголчууд өнөөдрийг хүртэл хоол хүнсээ гаднаас зөөгöd байгаа юм бэ? Яагаад өнөөдрийг хүртлөөж өдөө бэлэн гомонгоо өнөөдөр байдэн штэ. Солонгосын онгоцны булдар арангууд яг үндсэндээ л гэдэг чинь солонгосын бэлэн гомон авцсан байгаа аваа явж байгаа хүмүүс зөндөө байх штэ. Яг үндэ л бид нар өнөөдөр хүүхдүүд өрөө хүүхдүүдэд ч юм хэн нэгэндээ өөрсдөө цэвэрхэн эрүүл чанартай хүнсийг идүүлэхийг хүсэж байгаа. Яагаад өнөөдөр хүнс хятадч гэсэн юм шүү дээ. Өнөөдөр хүнс чанартай шүү дээ. Яагаад хамгийн мууг нь авчираад байгаа юм бэ? Яагаад вэ гэхлээр өнөөдөр амьдралын тэр боломж болцол тэр биш шүү дээ.
Өнөөдөр энэ ч яг үндсэндээ бол миний харж байгаагаар бол өнөөдөр юу гэдэг яагаад их асуултууд зөндөө багт. Би бизнесийг ч гэсэн өнөөдөр яагаад Монгол улсад 4DX гинүүд ядар гэж байхгүй байсан юм бэ? Байхгүй байгаад өдийг хөрсөн юм бэ? Би авчирмаар нэгэд хийжсэн. Яагаад өнөөдөр юу гэдэг энэ одоо бүргэр гэдэг энэ зүйл отрометр шиг янз янзын тийм бүргэрний олон улсын франчайзууд байхгүй байгаа юм бэ? Тэрийг авчирхийг хүсэж байсан. Тэгээ зармуудыг авчирсан. Тэгэхээр ингээд энэ олон улсын тэр зүйлүүдийг үдсэн харсан мэдсэн зүйлээ яагаад гэж асуугаад дандаа авчирч ирэхийг хүсэж байсан. Монголд энэ одоо бизнесээр дамжуулаад энэ нийтэд тиймэрхүү одоо боломжуудыг олохыг хүсэж байсан. Тэгэхээр энэ зүгээр миний зүгээр нөгөө нэг өмнө тийм зүйл байгаагүй одоо ч тийм зүйл одоо тэр болгон хүмүүс гадагшаа явбал Макдоналдс ч юм тэр болгон хүмүүс гадагшаа яваад чадахгүй шүү дээ. Яагаад Монгол улс тэр зүйл байхгүй байна вэ гэдэг үндсэн дээр тэгээд энэ нэг сониуч зангаасаа болоод энэ зүйлүүдийг ихэд сониуч зангаасаа болоод их зүйлүүдийг ер нь янз янзын юм сэтгэхэд бодоод хэрэгжүүлэх гээд яваад байдаг миний нэг тийм сул тал баг. Нийгэмдээ тууштай биш гэж хэлжсэн хүмүүс байдаг. Гэхдээ өнөөдөр тэнцээч ингээд олон салбарыг мэдэх, олон салбарыг хөгжүүлэх, олон салбар руу өнгийж харах тэр боломж болон тэр зүйлүүд дээр ингээд суралцаад явчих. Одоо өөр суралцаа явчих. Учрал тогтой хамтран ажиллагч эртээ 100 гаруй жилийн түүхтэй Америк, Англи улсаас гаралтай Dickies брэнд өдөр тутмын хамгийн чамин хувцсны хэрэглээч байх болно. Сонгуун үйлчлүүлээрээ Улаанбаатар ихтлгүүрийн 3 давхарт байрлаж байгаа шүү. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинээрээ дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй. Сүүлийн 2 асуултуудыг шуудаар бас би хариулт танаас авах уу бас хүсэж байна тий. За эхний сүүлийн 2 асуултын эхнийх нь яга ингэ яваад байгаа юм. Та шууд улс төр ирээдүйд орох юм уу? Хоёр дахь нь гингүүт юм үдсэн үзээгүй гэж бид нар яриад байна те. Цадсан цадгалан биш. Тэр дээр одоо улс төрлөө орж байгаа хүмүүс нь юм үдсэн юм үзээгүй цадгалан бишээрээ бас эффекттэй ялгаатай байна. Хин дээр байгаад байгаа гэдэг ч юм. Зүгээр л энэ хоёр. Эхний асуулт би нэг нэлээд бухимдаад бүглэрч явж байхдаа улс төрд албадлагаар орохоор боллоо гэж би нэг битсэн. За. Тэр айгуу дургу орсон. Айгуу дургу болоод тэгээд бараг намайг ч амар шүмжилсэн л та. Албадлагаар орлоо. Хиний шахалтаар орсон. Түрүүний хэлдэг одоо 2 үний шахалтаар 3 үний шахалтаар орсон юм уу гэл ингээл. Яг үнэндээ хэлдэг тэр албадлах нь өөрөө нийгмийн албадлага байсан шүү дээ. За. Нийгэм албадсан. Нийгэм тэнүүнийг албадсан байна. Тэр нийгмийн албадлага гэдэг чинь болохоор өнөөдөр би ганцаараа өнөөдөр энэ хот сүрэн газарт амьдраагүй шүү дээ. Бид нар нэг агаар амьсгалж байна. Нэг зам дээр төвчрж байна. Нэг усаа ууж байна. Нэг ундаа хэрглэж байна. Нэг олон юм ахаа. Одоо хамтдаа автогаар амьсгалж байна. Тий. Окей. Энэ нь өөрөө бидний нийгмийн албадлага биш үү? Өнөөдөр биднийг сонор сэрэмжтэй байж үгүй бол энэ нөгөө гарсан байгаа улс төрч болон энэ хэрэгжүүлж байгаа энэ улс төрд явж байгаа энэ ах нар тийм үү одоо үеийнхэн нэс шаардаж дээрээс нь шаардлага тавих тэр боломжийг л олгол тоо. Гэхдээ өнөөдөр би ч гэсэн чи ч гэсэн өнөөдөр юу энэ утааны асуудал энэ хоол хүнсний асуудал байхад улс төр сонирхож байна уу? Бас л хажуугаар ингээл өнгөрөө явж байгаа шүү дээ. Энэ олон мэдээлэл дунд. Тэгэхэд ард түмний дээрээс нь одоо би нөгөө нэг амар улс төрчийг сонсож магадгүй. Тэгэхэд бидний амьдрал ард түмний амьдрал нэг л багхгүй юу?
нэг л зүйлийг бид нар амьсгалж байгаа, нэг л зүйлийг бид нар хийж байгаа, нэг л зүйлийг бид нар ууж байгаа. Адилхан. Тэгэхээр энэ өөрөө өнөөдөр бид нар тэр цаана байгаа 70 гаруй хувь нь өнөөдөр амьдралын одоо тодорхой хэмжээний маргааш яах вүлээ, тогтоо явахад улаан байх уу, хүүхдийн сургууль явах уу, дээрэс нь хүн болон хүүхдийн хөгжлийн төлөө, хүн болон хүүхдийн төлөө л явж байгаа ш бид нар. Тэгэхээр эн чин өөрөө бид нар ирээдүй болсон бидний өөрөө хүүхдүүд ямар нийгэмд ирээдүйд амьдрах гээд байгаа юм бэ? Тэр нь өөрөө бидний албатлага шүү дээ. Биш гэж юу? Биш л дээ. Гэж би бодож, дээрэс нь хамтдаа 3 цаг нэг зам дээр стрессэд зогсож явсны одоо стрессээ гэх юм уу, үгүй бол тэр нөгөө би ганцаараа ороод энэ зүйлийг өөрчлөхгүй байх л да. Хамтын хүчээр өөрчлөн шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг л өөрчлөхийн тулд хувь нэмрээ оруулахын тулд би албагаар юу улс төрд орлоо л гэж. Тэр албатлах нь бол яг үндсэндээ бол энийг болохгүйгаа асуудлуудыг ийм амархан зүйл шийдээ. Өөрөө одоо улс төрд байгаад байгаа юм уу? Гэж орох гээд байгаа байхгүй. Орох гээд байгаа юм уу? Орох гээд байгаа. Улс төрд гэдэг нь орох гээд байгаа гэдэг нь орох тэр боломж болцоонд байвал орно. Байвал орох юм байна. Байвал орно. Гэхдээ тэгээд өнөөдөр намайг бол чи одоо юу ихтэй чиний чи байгаас чамаар явах вэ? Хатар явах уу гэд ингээд тэгж бол заавал орох шаардлага байхгүй шүү дээ. Өнөөдөр чиний дөрөвний хэлснээр тий уртгаа бодвол өөрөөгөө бодвол амиа хичээгэл явахд надад ямар судал байхгүй шүү дээ. Монголд амьдрах шаардлага байхгүй шүү дээ. Тэгвэл амьдрахгүй байхгүй л байх л та. Зарим нэг нь тий биш ээ. Яагаад амьдраад байгаа гэхээр эн чинь өсөд төрсөн. Тэгээд дээрэс нь эн чинь бидний ирээдүй хойч би хүүхдээ өнөөдөр өшөдөө болж игэл Монголд амьдраасаа гэж хүсэж байгаа. Тэдний өөр хүүхдийг ч гэсэн Монголдоо хувь нэрээ оруулаад Монголдоо амьдраад их нутагтаа амьдраад тэгээ ирээдүй хойчуд болон дээрэс нь түүхээ мэддэг ийм хүмүүс болж өсөөсэй л гэж бодож байгаа. Хэр барьцамтгай тийм зан чанар байдаг. Бага. Бага гэхдээ цагаахан барьцна. Гэдг нь хизэж атаархч барьцахгүй. Энэ ингэж яхад би ингэхгүй байх гэхээс илүүтэйгээр би барьцаад чиний байгаа юм руу би орно гэхгүй. Харин барьцаад арай өөр салбар дээр амжилт гаргах ч юм уу. Барьцаад арай илүү өөр юмор дэвшлэх ч юм уу. Хамтдаа дэвшлэх ч юм уу. Тийм. Гэтэ өнөөдөр барьцдаг гэхэр чин чиний хэрэгжилж байгаа ямиг би хэрэглэхгүй бол болохгүй гэж барьцаад иж болохгүй байхгүй. Яг тий. Яг шуудаар асуувал одоо жишээ нь нийгмийн гарал үүсэл хэмжээ нь адилхан хэрнэ. Тэр тэнд тим юм хийж тэр айлын хүүхдийн тим юм хийж чадаад байхад өнөөдөр тэнүүн би энд яагаад энийг бас хийж өшөө эхлэе гэсээ гаргаж болтгүй гэдэг ч юм уу. Эн чинь тэгээд хүний зураг л баха. Тэ хүн болгон өөрөө өөрийн гэсэн үүсэл гаралтай. Тэгээд бэкграундтай. Тэгэхээр тэр бол тэр хүний зураг л бах. Тэр миний одоо тэ зурсан зураг бол миний амьдралын зурсан зураг бол нэг юм их юмгаар яваа. Тэгээд үгүй бол хүүхдүүдтэй залуучуудаа үеийнхэнтэй тийм гой зүйлийг мэдрүүлээд өгөөд зохион байгуулна гэдэг чинь тийм амар зүйл биш шүү дээ бас. Юм зохион байгуулна гэдэг чинь тэгээд хүмүүсийг оролцоогоор хангана гэдэг чинь амархан зүйл биш. Тэгэхэд тэрэнд итгээд найдаад тэрэнд ороо явж гэнэ гэдэг чинь тодорхой хэмжээний стандарт хэмжүүрийг дээрээс нь ажлын бүтээмжийг яаж гаргаж байгаа, яаж ажил хэрэгч хандж байгаа гэдгээс л амарх бах. Тэрнээс хийхгүй байгаад үгүй бол доктортаа сурчлаа намайг одоо оюутны лигээс аваад хаяа гэх юм бол аваад хаяа л. Би заавал ч насаар энэ байх шаардлага байхгүй шүү дээ. Өнөөдөр хүүхдийн лиг чи хийж чадахгүй байна. Үгүй бол 30 нэмхийг чи хийж чадахгүй, зохион байгуулж чадахгүй байна гэх юм бол хүмүүс оролцохгүй шүү дээ. Өнөөдөр 63 баг, 116 баг, 161 баг болоо яваад байгаа хэрэг яг үндсэндээ бол би яг тэр хүмүүсийн оролцоог хангаад тэгш оролцоотой тэгээд хийгээ хэрэгжүүлээд тэр хүмүүсийн сэтгэл ханамжинд хүрээд байгаа болохоор нэмэгдээд байгаа байлгүй. Гэж л харж байгаа шүү дээ. Биеэсэд гэрээсэд төрөөдсэд одоо юу мэдхгүй тэгэнгүүт би зүгээр л энэ улсын иргэний хувьд ингээ харахаар одоо ингээл авилга хээл ахвал
тэр идлээ, энэ идлээ. Инглээ тэглээ гэл. Яг хин яг яаж байгааг би хажууд нь лаваар зогсож хараагүй л дээ. Гэхдээ ийм яриа их гарч байгаа. Ийм зүйл ийхч болж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө өөрийгөө засаагүй эсвэл дутуу зүйл ихтэй хүн төрлөө гарна гэдэг маань өөрөө нөгөө талаар тэгвэл аюулын биш үү гэж бас бодох нь их дутуу гэдэг шүү дээ. Тийшээ гарчдаг. Тэнд яг юу байгаад байгааг бас би мэдэхгүй. Тэнгүү тийшээ мацаал идэг гараал дараа нь ингээл хүмүүст адлуулаад байдаг тэр хүмүүс. Тэнгүүд энэ хүмүүс чинь өөрсдөө их дутуугийн нөгөө комплекс гэдэг нь ч юм уу ийм хүмүүс нь тийшээ гараад байгаа юм шүү. Дутуугийн комплекс гэж зүгээр хаяа бодох юм эрх зүйл л дээ. Тэгэхээр ерөнхийдөө хүн бол дутуугийн комплекс ямар нэгэн хэмжээгээр байдаг байна. Тий. Тэнгүүт миний нөгөө нэг түрүү нөгөө хоёр дахь асуулт гэдэг маань юм үдсэн үзээгүй гэдгээр зүгээр нэг энгийн үгээр ярихаар. Тэгэхээр төр улсыг удирдах байгаа хүмүүс маань тэгвэл нийгмийн гарал арга гэр нь ямар байх хэвтэй гэдгийг бас бодохоор эрх зүйлмэр юм үтсэн үзээгүй гэдэг дээр энэ тал дээр л өөрөө чинь бодлоо гэсэн. Ер нь ойлгож байгаа баг. Тийм. байгаа. Тэр байгаа гэж бодож байна. Айлч нийгэм байдаг. Дэлхийд дээр тэр чигээр л байгаа. Угаасаа үүсэл гарал дээрээс нь үдсэн үзээгүй харсан хараагүй. Одоо мянга сонсныг үз харав. Хийсэн хийгээгүй, бүтээсэн бүтээгээгүй. Аж ахуйч биш. Хөдөлмөрч биш. Эмийг сэтгэлгүй. Тэгээд өлөн дарагдаагүй гэд ингээд цаг хугацааны хувьд бол тэр зүйл байгаа. Тэр угаасаа хүн болгонд л байгаа. Ямар нэгэн байдлаар одоо бид нар бол дөнгөж юм нэвтэрч явах үед төр бол ингээд гарч ирсэн үе. Тэгэхэд Америк үед юм уу Европын улсуудад бол гараад ирсэн байсан ч юм уу. Тэр Coca-Cola зүгээр энгийн үзэгдэл байсан. 200-300 жил хэрэглээ суурин газарт байгаад үтсэн хүмүүс. Гэхдээ бол 200-300 жил ч юм уу тодорхой одоо хугацаанд бол ингээд суурин газарт байгаа сууршаад үтсэн. Нийгмийн харилцаанд орсон бие биенийхэн одоо аж амьдралыг хүндэтгэхэд үтсэн. Тийм суурьшлийн хүмүүс. Бид нар чинь болохоор nomadic. Тэгэхээр бол энэ зүйл бол өнөөдөр яг зүгээр ингээд эргээд харахад амар томор харахад бидний түүх 13 дугаар зууны тэр дэлхийг яагаад эзэлсэн. Яагаад бид нар амар том сониуч хүн байсан бохоо. Сонирхол явуулсан шүү. Ингээл энэний цаана юу байгаа бол тэрний цаана юу байгаа бол аливаа чи татаад унгаа ингээд манай хүүхдүүдэд хичээл заагаадах энэ бичгийг заагаадах гэл ингээд ирэхээр бол хүн мэдээж үтсэн харсан зүйл дээрээс нь хийх гэж байгаа хэрэгжүүлэх гэж байгаа зүйл бол ерөөсөө хувинээс өөрсдөөс нь хамаарах баг. Сэтгэлээс нь хамаарна мэдээж дээрээс нь үзээгүй ижиж хараагүй ижиж үтсэн юм шиг харсан юм шиг ярьж болохгүй шүү дээ. Хийгээгүй ижиж хийсэн юм шиг ярьж болохгүй. Тэгээд Монгол жижиг шүү дээ. Хин хийсэн бэлээ хин хийгээгүй лээ. Одоо ингээд харахад би боддог. Би хэрвээ одоо жишээлбэл хэдүүлэнд нэг одоо боломж өгдөг байсан бол яг ингээд нэг тийм хүүхэд хөгжлийн нийтэд зориулсан спортын тийм урлаг соёлын тийм төв байгуулмаар байна. Одоо ингээд өдөр болгон заалны асуудал өдөр болгон тэнцээ аваач мөнгөний төлөнд тэг нэг айлахаа ихчээгээл ингээд гуугаал явна. Яг нэг тэр хүүхд зориулсан залуучууд зориулсан нэх гой спортын яг тийм клуб зориулсан ордон барьчих юм бол бүх хүүхдүүд бүгдээр энэ тийм цэнэ оролцдог. Сургууль соёлоо дугууландаа явждаг, хичээл номоо тэнцээ хийждэг, ээж аав нь айх зүйлгүй тийчнээс л яг тогтсон газар савдаг. Ийм газартаа болъё гэсэн тийм бас мөрөлдөлтэйгээ явж байгаа. Энэ боломжоор хахах юм бол энэ ээж аав болон дээрээс нь оролцож байгаа хүмүүс бүгд дэмжих баха. Тэр зүйлийг өнөөдөр одоо сэтгэдэг хийдэг. Өнөөдөр чи сэтгэхгүй бол би сэтгэхгүй бол хин сэтгэх. Хин нэгэн сэтгэх явах байх л гэтээ хийж чадах юм уу? Ажил хэрэг болгож чадах юм уу? Яагаад тэр надаа энэ зүйл нь ч хийсэн хэрэгжүүлсэн хийгээ явж байгаа болохоор
Хийхэд надад байж өнөөдөр асуудал байхгүй. Эхлүүлэх бол 50 хүн шүү дээ. Гэж би хараад дээ ерэн зүгээр. Би ч нэг чи бидэж нэг үгүй хийнэ. Үгүй зорно. Тэгин те. Үгүй маргааш хоёлоо уулзаад дуусчих зүгээр. Тэгээд Монголын маргааш дуустдаггүй адилхан хийзэж тэр чи одоо шууд хийгээд явхад бол амар том боломжууд амар том тэр гаргалгаанууд гарч ирдэг байхгүй юу? Хийхгүй хүн чинь ямарч гаргалгаа гарч ирэхгүй шүү дээ. Тэгээд хийж байгаа хүмүүс нь буруутдаг болдгийг болгож чаддаг шүү дээ. Тий. Зя өшөө ярилцах байсан боловч ерөнхийдөө өндөрлөлт өгч байна. За амар хэрч луучтай. Гэхдээ яг нөгөө хүн болгон хүн бүр бусдад таалагдахыг хүсдэг нэгдүгээрт. Хоёрдугаарт төгс хүн байхгүй ч гэсэн ихэнх нь төгс байхыг ер нь хүсдэг. Тэгвэл Тэнүүний хувьд би төгс байхад миний хамгийн том дутагдлын нэг нь энэ гэж хариулна гэвэл юу байх вэ? Төгс байж чадахгүйд миний хамгийн том бас нэг дутагдал миний мэдж байгаа нь би юм. Би олон дутагдaltaй юм л та. Харин тийм. Тийм. Олон дутагдлаас бол хамгийн том дутагдал бол ер нь бол яг хоо ингээд эргээд харахад те амьдрал дээр ч юм уу үгдэм байгаа. Имийг жоохон хүчээр шийдэх гэдэг ч юм уу. Үгүй бол имийг жоохон тийм зарим тохиолдолд жоохон өөрийнхөө хүлээж авах шээ. Ингээд олон зүйл рүү ороод олон санаачлагч юм уу янз янзын юм руу ингээд ордог нь миний хамгийн том дутагдал болов. Нэгийгээ дуусгачаад тэгээд үр дүнгийн үзчихэд нөгөө рүү шилжинэ гэдэг тэр шилжилт хөдөлгөөн дээр би ингээд юмнаас хоцрогч байгаа юм шиг тийм суулталтай юм. Одоо энийг одоо тэрийг гэлөө. Тийм одоо энийг одоо тэрийг ингэж тийм миний өөрийн пейс болохоор ингээд амар хурдан ингээд тэрний чи нэмээ чи нэний чимээр тэр чимээр ингэсээр байгаад зарим нэг тохиолдолд төр яг хангалттай 100% үр өгөөжийг нь харж чадахгүй удаа зөндөө байсан. Тийм. Дээрэс нь өөртөө хитрхи их тийм позитив за болондоо бүтэндээ болохгүй зүйлс байхгүй даа. Гэдсэн заримдаа бас нөгөө фейлдсэн тийм асуудал зөндөө байдаг. Цаг хугацаагаа ерөөсөө хараагүй имийг эхлүүлсэн ч юм уу, цаг хугацаагаа ерөөсөө олоогүй имийг эхлүүлсэн ч юм уу. Тэр зүйл нь бас миний хамгийн том алдаа байсан. Цаг хугацаагаа мэдрээгүй. Дээрэс нь за тэгээд цаг хугацаа болондоо тэгээд тэгжижл болондоо гэдээ ерөөсөө хариу өчөхгүй хүн амьтны уурыг хөргөж исэн удаа зөндөө байсан. За тэгээд болох байлгүй дээ. За буйнаараа болгодоо гэдэг ч юм уу те. Ерөөсөө тайлбар тавиагүй үгүй бол өөрийгөө тайлбарлах боломж байсан. Гэхдээ тэр боломжийг би миний хувьд байсан боловч гэхдээ би тэрийг шууд зүгээр хаалттай алгаар руу шидэд хаяад тэгээ зүгээр шууд дуугүй болцсон. Тайлбараад тэр хүн ойлгох юм болов ойлгохгүйтэй гэдэг ч юм уу те. Тэр нь өөрөө миний том алдаанууд байсан болов уу гэж бас тодорхой хардсан шүү дээ. Тэгээ жоохон ухаан мутаах байсан шүү. Жоохон ингээд нэг зарим тохиолдолд юу гэлээ гэж жоохон тиймэрхүү юм зүг гаргаад идсэн нэг. Тэгээ юу гэлээ яг ихтэй тэр нь юу гэхээр ингээд ухаантай хүний айжууд одоо мэдхгүй янз бүрийн нарийн юм мэдхгүй миний айжууд мэдхгүй гэдгийг шууд хэлчихэн л мэдхгүй байж болно шүү дээ суралцаад явна те. Тийм гэхдээ яг зүгээр хичээвэл ерөөсө болд юм байлээ. Тийм. Ухаантай хүн эсвэл мэдлэгтэй хүн, мэдлэг цуглуулж байгаа хүн гэдэг шүү дээ. Мэдлэг цуглуулахыг хүн шүү дээ. Сурдаг, мэдлэг цуглуулж байгаа хүн, сайн хүн хоёр бас тустай ойлголт юм байна гэж зүгээр би хаяа анзаардаг. Сайн хүн гэдэг шүү дээ бид нар сайн хүн. Чи өөрийгөө сайн хүн гэдэг нь жишээлбэл би жишээ нь хэд хэдэн магадлалаар өөрийгөө сайн хүн гэж боддог. Дотроо. Зүгээр би өөрийгөө ухаантай хүн гэж ер нь бол нэг
тэгж эсвэл мэдлэгээр угтсан хүн гэж боддгоо. Зарим нэг талаар би өөртөө сэтгэл хангалуун бус үе зөнд. Гэхдээ миний proudly боддог ганц юм бол миний ээж аваас ирсэн зүйл бол би сайн хүн гэж боддог. Тийм. Ер нь бол тэгж л боддог. Тийм. Нэг бахархлын нэг гэж зүгээр тэрийг боддог. Өнгө чи яаж өөргөө сайн хүн гэж бодож байгаа юм гээл яг ба хийх байх. Би л тэгж боддог миний эргэн тойронд гэж боддог. Тийм. Мэдлэг сайн хүн хоёрын зүйлийг одоо хүүхдтэй жишээ нь яаж суулгах ёстой гэдэг ч юм уу эсвэл мэдэхгүй байна. Энэ талаар зүгээр товчхон яриул чи юу гэж боддог. Сайн хүн одоо миний хүүгүү сайн хүн болж өсөж төрнөөрэй гэж ээж аваа магтаал юу гэдэг. Тэгээд сайнтай мэдлэгтэй боловсролтоор хамт ингэ шигтгэхэд явдсан шүү дээ. Амар хүнд очиж байгааз. Сайн хүн баймаар байдаг, давхар мэдлэг боловсролтой баймаар байдаг. Зүгээр сайн гэдэг үн зүйлийн нэг хутгуун хүнд ерөөсөө хортой биш. Хүнд хор өгөхгүй, муу санахгүй, муу юм зүйл хийхгүй. Тэгээд өөрийгөө байнгын л хөгжүүлж явж байгаа хүмүүс. Би одоо жишээл бахархалтайгаар бас ялгаагүй. Өнөөдөр чи муу хүн байсан бол би муу хүн байсан бол хоёулоо нийлэхгүй баг. Хоёр муу нийлсэн явж идэг байж магадгүй бас. Амар сайн болон цайлган юм биш үү? Санаагүй. Наад захын жишээ хэрвээ хоёулаа хүсэл сонирхлоор нийлсэн хоёр муу хүн байсан бол өдөд бас нэг хүнийг нэрийг урдаа барьж байгаа сайхан шарж байгаа. Зүгээр наацхын жишээ шүү. Гэдэг шиг. Тэгэхээр ээж аавын ерөөл ээж аавын тэр харлаж байгаас миний хөө сайн хүн болж өсөж төрөж мэдлэг боловсролтой улсыг хорондоо тэг хэрэгтэй хүн болж өсөөрэй гэж монголчууд бид нар одоо ярьж байна. Өнөөдөр яг тэр зүйлийг ингээд хэрэгжүүлээд хийх гээл явж байгаа хоёр нийгмийн одоо нийгэмдээ оруулж байгаа хувь нэмэртэй болж байгаа залуучуудын нэг л юм болов уу гэж харж байгаа шүү дээ. За. Зөв үү? Зөв гэж байгаа юу? Байх. Тэр үзэгчд өгнөх байх. Ээж аавынхаа ачийг хариулж байгаа гэж боддог. Сайн явж байгаа да. Дээрэс нь сайн хүн байгаа да. Сайн хүн байгаа да. Сайн хүн болж өсгөж төрүүлж өсгсөн ээж аавда харуулж байгаа да. Ер нь бол ачиг хизээж хариулж чадахгүй ч гэсэн харуулад явж байгаа байх гэж харж байгаа. Тэр хүмүүсийг зовоохгүй байх нь бидний хамгийн том нэн тэргүүний байх ёстой одоо зүйл юм шиг байна. Тийм. Тэгэхээр хэдүүлээ одоо юу гэдэг бидний амьдралын нэг хэсэг бидний харж байгаа үзсэн энэ зүйл өнөөдөр хүн болгонтой адилхан биш. Яг үнэ. Хүн болгоныг хоёлоо өнөөдөр хоёлоо ингэж яриа сууж байгаа нь энэс хүн болгоны арын одоо цаатлын өшгний ардах амьдрал бол өөр учраас чи тэгэрээ ингэрээ гэдэг зүйлийг хизээж хэлж чадахгүй. Миний амьдралын туршлагаас гэдэг энэ зүйлийг хэлээд тэгээд хүн тэрийг эргцүүлэн бодоод ухаандаа дээрээс амьдрал дээрээ хийж хэрэгжүүлэх л илүү том одоо жишээлбэл бид нар эффект үзүүлж байгаа бах. Би одоо жишээл миний ээж наваа ингэж хүмүүж өссөн учраас би одоо жишээл ингэж өс төрөнсөн учраас энэ туршлагаас харахад энэ амьдралаас одоо суралцаа явж байгаа шүү дээ. Ингээ насан туршдаа суралцсан. Тэгэхээр бол ингээд тодорхой хэмжээгээр бол яг энийг бол юу гэдэг амьдралын одоо жишээл одоо суралцж байгаа хүмүүсийн нэг л болов гэж бодож байна амьдрал дээр. Потенциал бүрэн ашигладаг хүн гэж байдаг гэсэн л дээ. Тийм болж байхгүй те. Потенциал өөрийн high potential гэдэг шиг тийм. High potential human гэдэг шиг тэнүү потенциалынхаа хэдэн хувийг ашигладаг бол амар том потенциал байгаа байх гэж хардаг. Гэхдээ яг үндсэндээ бол нэг за нэг 30-аас 40% л ашиглуул их юм да. Тэгээ бид нар чинь тэгээ тийм бас hungry шин л да тэрийг те. Тэгээ амар hungry биш. Тэгээд хэнийгч тэгээд унгаачих тийм одоо юу гэдэг тийм сэтгэл байхгүй л те. Тэр чинь бас нэг ич зовох
Тэ дээрэс нь зөвхөн хоёулын энэ хоёроор ертөнцээр амьдрна гэж байхгүй шүү дээ. Өнөөдөр танаа хүүхд чинь билээ? Тэмүүгэ. Учрлын тэмүүгэд учрал боломж олох ёстой шүү дээ. Манай хүү тэнүүний сэцгүүн өнөөдөр тэнүүн боломж олох ёстой шүү дээ. Өмнөөс нь дайраад хамаг гэдэг юм байж байгаа хугацаанд тавхтай бол энэ бүгдгийн сайхан идэж уугаад чи өнөөдөр учрал гэдэг нэр хүндээ баллаа тажих юм бол тэр тэмүүгээд тэр амьдрах боломжийг нь чи өгсөн шүү дээ. Гэж би хардаг байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүдэд өнөөдөр боломжийг олох ёстой байтал бид нэр хүүхдүүдийнхэн урдуур ороод идээд уугаад нэр хүндээ баллаад яваад байгаа тэр тэмүүгийн дараад нь нийгэмд одоо шууд юм жижигхэн Монгол улс шүү дээ. Одоо жижигхэн Монгол улс жижигхэн нийгэм том Монгол улс. Улаанбаатар хотод ингээ жижигхэн яваад. Тэгэхээр энэ тэмүүгээд тойлоо боломж олохгүй бол ийм одоо карма гэдэг чинь бас энгийн үг шнэ үрчиг үлдэх хорвоо шүү. Тэр амар. Тэрийг бодож би ер нь амьдрдээ шүү дээ. Тийм учраас зүгээр бүгдээрээ сайн хүн байгаарай л гэж би бол хэлий да нэвтрүүлгийн төгсгөл дээ. Сайн хүний тодорхойлж хүн болгонд өөр шүү. Өөрийгөө би сайн зүйл хийгээд байгаа шүү дээ гэд худлаа ингээд үл хэцүү шүү дээ. Оо яг тий. Худлаа нөгөө brain wash гэдэг юм бол хэцүү. Тэр хүнд одоо муу зүйл хийгээд байгаа нь үрд сайн зүйл гэж багдаг шүү дээ. Тийм. Хэлгүүг ал. Гэхдээ сайн хүн байгаарай. Тэгээд урилга хүлээж авсанд баярлалаа. Тэгээд цаашдаа ажил үсч өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд өнөөдрийн подкастыг үзсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд бүгдээрэнд нь эрүүл энхийг хүсье.